За юу яцхан та хоёр амьдрал лалар шааж шоох. Дарк хэлчихэд. Лалар амьдрал лалар хамаа. Хэвээ. Тэгээд би тэгтээ өнгөрсөн 7 хоног үлээ тэрний өмнөх 7 хоног нөгөө Джон Шипскиний юуг үзээд бэлчээрийг та хоёр үзсэн үү? Үзээгүй гоё тий. За тэрийг спойлохгүй тэр тэгтээ амар гэрэлгийг найдвар харуулсан шүү дээ. Стакут чинь бас юм хийчдэг болчихжээ гэж бодоод амар хаппи болсон. Джон Шипскийн угаасаа анхныхаа контентоос эхлээл шал өөр тийм гэрэлгээ гял болж орж ирсэн шүү дээ. Ийм харанхуу хонглын үзүүрттэй. Хөвчмэн нөгөө манай Балмуудын гайс хийж байгаа шүү дээ. Балмуудын гайс хийж байгаа шүү дээ. Манахаар орсон ч очиод. Тэгээ өрнөх шиг. За happy шиж гинэ. Яа тэгээ тэдний имийг үзсэн чинь за ер нь Монголын кино урлаг бас хөгжил шаачхал юм байна гэж бодоод. Тэгээ тэд нар чинь дундаж нас нь 21 шалуу тэр имийг хийж байгаа. Тэ тэгэхээр жоохон хүүхдүүд те бид 16 мөгөө 7 8 хүүхдүүд явж байгаа гэсэн юм шүү дээ. Тэгээд 30 мочтой л хүмүүс л явж байгаа. Яг өрнөх шүү дээ. Тийм тий. Сайд царай гаргацсан. Яа. Нэг тийм юм болсон юм байна гэж. Бэлчээр. Тэгсэн чинь надтай адилхан гэдэг тэгсэн чинь нөгөө хонгор зул гэдэг охин байдаг шүү дээ. Нөгөө нэг сайн байна уу гэж муу гэснээр яваадагдаг. Мэдээгүй. Яг UV комедигийн нэг залуу нөгөө нэг хүмүүсээс годомшин юм асуугаал яваадагдаг шүү дээ. Тийм контент гэдэг. Тэгсэн чинь сайн байна уу та гэж муу гэснээр яваадагдаг. Тэгсэн чинь сая function house нэг парти болсон юм аа л да. Парти шүү дээ. Нэг юм ивент болсон юм аа л да. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд би явж ийн гинэ. Тинчээ. Тэгснээ сохтуу шатсан заяа. За вөө. Тэгснээ сохтуу шатсан. Тийчээ хүмүүс ингээл хүмүүстэй муудалцаал зодтолж модтол бөө юм болж гинэ. Чи хажуунаас нэг найз нь хөш нөгөө нэг подкаст хийдэг залууч нийчээ сохтуу зодоо гэдэг шүү дээ. Нэг тэгээ амар юу гал тийм юм уу гэ ингээ ойртоод ингээ харсан чинь би биш байсан гэсэн биш. Надад амар адилхан байсан гэсэн зүгээр өөр юм нэгсэн чинь зүгээр морт төстэй залуу байсан. Тэгээ юм малгай өмссөн. Зүгээр тийм чи миний нэрийг тийм чи өргөж явж идэг шээдсэн өстэй. Бас ч идэг шээсэнтэй. Үгүй өргөж байгаа өстэй негатив байна. Ярэ болон үйлчлэн өстой таарашаа. Өргөө шаачтай. Гиснээс гайхамшиг. Эний чинь нөгөө нэг юу body double gang гэдэг. Тэгээд юун дээр хин Саддам Хүсейн амар их тийм body double-тай байсан бохгүй юу? Мангар их body double-тай. Тэгээд миний санджаагаар бараг 2 нас урж исэн заяа. Дандаа нөгөө нэг assassination attempt шааштай Саддам Хүсейн чи алах гал ингээл янз бүрийн хүмүүс тэг hitman явуулаад assassination Саддам Хүсейн юм уу Саддам Хасейн юм уу? Хүсейн. Тэгээд тэгсэн чинь body double-ууд нь дандаа өхөлчдөг. Тэгсэн чинь хүүхэд нь Өдөө Хүсейн гэж хүүхэд байсан байхгүй амар садист амар асуудалтай хүүхэдтэй. Тэгээд тэр стан аваас гуйж байгаа би body double-тай болгомоор шүү дээ. Би одоо том болсон. Одоо таныг хүмүүс алахгүй намайг хүмүүс те би ингээд таны те таны одоо өв залхамжлалаар намайг хүмүүс алах гэж оролдоно гэд. Тэгээд нэг нөхрийг нэг газараас олж аваад тэр нэг тийм курд нөхөр одоо Монголын баг эстэн гудтай адилхан тэр газрынхаа баг эстэ курд нөхрийг барьцаалж аваад шууд гэрээс нь киднап хийгээд үгсэн гэдэг бичгээр нь гаргуулад тэгээд шууд body double болгочих жоохгүй. Тэгээд жижиг сажиг мистасл хийгээд тэгээд хүмүүсүүдийн амар их rumor хийдэг юм боовыг жижигсгсэн гэсэн. За яаж тийм амар том боовтай байсан. Өөдөө Хүсейн жижигхэн боовтай харьцуулах юм бол тэгээд боовыг ингээд нэг хитэн саж витер жижиг. Амар өстэй. Тийм персонаж шидтэй. Яа боон жижиг яас уртлаас ингэж хайчилсан юм бах та. Пак шээстэй. Үгүй мэдгүй голоос нь боонууд адилхан байх хэрэгтэй шээстэй. Тийм шүү дээ. Гшахгүй. Өөрөө body double дээр шийдэж штэ. Манай түшигчтэй body double байдаг штэ. Гэтэ манай хүн самгүй амжилттай шийдэж байгаа. Зайлаа. Одоо над чи яахгүй. Яг өөр тийшээ залж яхад ингээл нэг залхаас эзэгтэр нэг сид байдаг мэдхөө. Just when I thought I got out they pulled me back in. Тэгэл шийдэжгүй нааш тагч ярихгүй.
тийм байна гэж. Яа түүний ахыг doppelganger болгоод байгаа гэж. Түсэн ах штэ. Юуг ойр гэхдээ би амар хөдөө явж амьдрт юм бэл гэж бодож байгаа. Та тэгж бодож байгаа юу? Хэдүүл энэ талаар ярьж илүү. Ярьжсэн. Тэг хөдөө явж юу хийх үү? Биста яах вэ гэж бодсон чинь хөдөө яваад boarding school байгуулж болох юм байна. Тийш тэ? Тэ boarding school байгуулад snowboard нөө. Өвөл одоо 100 тэг яах юм. Хөдөө очиод зүгээр boarding school байгуулаад тэнд хүүхдүүдээ бүгдийн тархийг зад угаагаад калт шагаад яг sacrifice шагаад баахан миньонт болоод тий хамаг хар ажиллаа хийлгээд гоё шахах. Тэр хүүхдүүдээр алгоритмын гэрлүүн оруулаад жоохон LSD гэж яваад. Хэдүүлээ ямар амар fucked up адилхан бодолтой шууд яаж би бодид яг калт гэж хэлчихсэн байхгүй. Яа, тэгж амар их ботсон нэрээ зүгээр гоёор ярих юм бол хөдөө очиж жагаад сургууль байгуулад тий. Тэгээд стакуудыг гэр мэрт амьдруулдаг ч юм уу гэж. Зоогоо шах тий. Яа, бас хариулаашаа. За одоо стандарт англи хэлээр сурах ш. Надад бол body double хийх нэг 3 4 бол байгаа юм бэл тэр хүмүүсээ авч байгаа л тий. Ямар чамтай адилхан ямар хүмүүс вэ? Саяны тэр урт төстэй нөхрийн хүн амтнд танд юм уу тэгээд? Мэдгүй. Ер нь зодон хийж яхахыг бодвол гэжээс тэгснэ өөр нэг бас залуу байт юм бэлээ. Натаа адилхан Билли гээд дуулдаг залуу байт юм бэлээ. Натаас айгүй адилхан цар тэгтээ сахалгүй. Сахлын ургуулчих болно шүү дээ. Instagram чи мэддэг юм уу? Instagram харахгүй би Билли л гэж санаж байна. Билли. Сүртэй шүү дээ. Харин тий. Үнэх байхгүй бол Биллиг оруулчихлаа. Тэгээ хоолоо молон бас айгүй адилхан. Билли Б 23 гэж. Чи тэгвэл дуулж чаддсан юм шүү дээ. За дуулж таа. Нэг айдууны цэнхэр хадаг өгөөч. Энэ гаяа биш. За арич. Билли Б 23 биш юм байна. Bolt my hype гэнэ. Ямар олон артистууд. Билли Билгүн гэж нэг гай байна. Бас дууч юм бах та. На Билли Билгүн чинь. Тийм үү тий. Зодоо хийгээдсэн залуу юу? Биш. Зодоо өөр юм шүү. Энэ гаяа. За тэрнээс нэг тийм л байна да биш та. Тэгэл нэг Джон Шипскин үзэл тэгэл байна шүү дээ биш та. Та хоёроор юу вэ? За дуусах уу? Дуусах. Цагт ч тийдэг байсан чи зүгээр 14 минут тийдэг болцсон. Би сүүлийн үед ер нь How to be Tyrant-ийн зарчмаар их явах гэж үзэж байгаа. Ингээд юм хоромж түүх зохиогоод өөрөөртөө зохиогоод тэгээд тэр түүхээ хүмүүс ярьж итгүүлээд гэтээ тэр түүхэндээ өөрөө итгэж амар хэцүү юм шүү дээ гэж. Чи хамгийн эхлээд өөртөө чи нэр зохиох хэрэгтэй шүү дээ. Сталин өөртөө нэр зохиосон. Тийм. Stallone Man of Steel гэсэн үг. Superman шүү дээ basically. Yes, actually yes. Өөрөө тийм persona үүсгээд. Тийм тэгээд гоё нэр зохиож байгаад. Жанх юу гэдэг вэ мэдхүү? Таксины жилч юу? Сталин ч тагнуулч юу? Үгүй. Би яг Путинтэй андуураад юм бол Путин бат шиж. Сталин шүү дээ. Такси байдгүйсэн. Байхгүй шүү дээ. Дээрэмчин байсан. Тэгсэн шүү дээ. Гэдэлч дээрэндэж нэг юу намд болшвикуудад мөнгө цуглуулдаг. Тэгээд Ленин яг үхээс өмнө наад Сталин гэдэг пистатал бити миний ажлыг өгөөрэй. Наадах чи амар онцгүй пистаа байгаа. Наад пистата ер нь бити юусэн найдаж байгаа. Наадахаа зүгээр нэг гачин альбом тушаал өгчих гэшаасан чинь ерөнхий нарийн бичиг гэдэг альбом тушаал өгсөн байхгүй. Тэгээд тэр нь амар доромжилсан альбом тушаал. Тэгтээ тэр нэг юм ажиглаагүй заяа. Чи тэр How to be a Tyrant тэрийг анзаараагүй юу? Ерөнхий нарийн бичиг гэдэг тэр job description нь дотор юу гэдэг вэ гэхээр бүх одоо улс төрийн тэр нэг товчонд ажиллах хүмүүсүүдийн ажлыг нь томилдог байхгүй. Тэгээд ингээд шууд нөгөө нэг альбом тушаал зараад явуулаа шаацсан. Тэгэхээр чи эхлээд өөртөө гоё нэр зохиох хэрэгтэй. Гоё дарангуулагч болмоор байгаа л. Тэгээ юу хэлбэгцэн бас хийдэг үстэй. Prime Minister гэж байгаа мөртлөө нарийн бичгийн дараа. Тийм, Secretary. Яг хөө тэр Сталинаас хойш тийм нэршилтэй болсон бохгүй юу? General Secretary ерөнхий нарийн бичиг нь хамгийн дээд альбом тушаал. Манай хүн бол тэгэл юу paved the way юм шүү дээ. Тийм. Өөрлөн гаргасан салаавчийг тэгээд буцааж эргүүлж чадсан байгаа шүү дээ биш үү? Yeah man. Man of balls. Testicles. Tyrant. Манайд гэхдээ Монголд ийм Tyrant гарч ирлээ хаа. Байга шүү дээ.
Монголын систем өөрөө амар хятадын яг нэг тийм нэг аюу яг юм зөвүүн зав ингээд тэгээд юм вижнтэй алсын хараатай тэгээд яг юм өөрийнхөө хүсэж байгаагаар яг ингээд Монголыг өөрчлөхгүй бүр ингээд амар хүчээ авцсан. Тэгвэл боловсралтай гэж. Мэдгүй одоо гоё ч юм уу гоё гэж хэлэхлээр айгаа шаагаад. Гэтэ Монголд яг тийм тайванд гарч ирэх хэрэг Монголын яг төр систем нь өөрөө хоёр улсаас амар хамааралтай байгаа болохоор шууд тэгж тайранд гарч чадахгүй байна. Шууд алуулчих. Шууд алуулах шүү. Шууд бай бай. Тэгэл Баттулга одоо эдэр чинь ингээл хичнээн амар том гарууч гэсэн ер нь бол байнга л хоёр хөрсөж шээгэстэл өгдөг шүү. Тийм шүү дээ биш та. Шин те Монголын ер нь ерөнхийлөгч нар бүгдээрээ л хот бистакууд юм дөө бодоодсэн чи одоо ингэ бодглохоор инх бат арай гайгүйч байсан юм шиг биш та. Үгүй ч юм уу мэдгүй. Хөрөлс өх тэр хамгийн ерөнхийлөгчийн хамгийн газрын нөгөө нэг юу зарцуулсан мөнгө гээд хөрөлс өх бүр топ шаажсан харсан уу? Тэр юунд мөнгө зарцуулаад байгаа юм бол би тэрийг гайхаад байгаа юм. Тэр бомод пари гэж. Пари шаагаад байгаа юм уу? Тийм үнэтэй арх ууд юм уу биш та бүр нэг. Нүн шаадаг байж магадгүй. Хэрэглээ нь бол тулцсан байж магадгүй тийм биш та. Юм үзээгүйний шинж тийм биш та гэж. Тийм тийч чинь тэгээд биш та цүнх баригчаас ерөнхийлөгч хүртэл яваа шатж байгаа юм чинь. Тийм үнэхээр юм үзээгүүлэний шинж. Тавар нь байвал тэгээд үрж эхлэхгүй л үүд. Нөгөө дутуу өснөө нөхөө шагаад. Хөрөлс үхийн байгаа байдал нь ер нь нэг юм сонин пялдаг өстой тий. Хараас нэг юм бүхс толоодаг өстой царайтай тий. Тэгэл тэр нөгөө нэг олон улсын конференц олон улсын конференц дээр нөгөө зогсож байгаа бичлэг байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд амар олон хүмүүс ингээд хоорондоо юм яриа бич ганцаар ингээд гүлийгдсэн ингээд бүр нэг гоожууд ярьж чадахгүй юм чинь. Англи хэлгүй бол ингээд гүлийгээ зогсож байгаас өөр яах вэ гэсэн чи. Хератаже гүдээ ламкатай биш та. Хератаже ламкатайгаа хинтээ ч ярьж чадахгүй шүү дээ. Кофе анатай л ярих та. Сүнстэй нөө өөр дамжтай. Зүгээр кофе анатай ярьсан зогсчихсан юм шүү дээ. Өөр dimension доо. Йоо бороо бодож явсан маань муу ерөнхийлөгчийг. Сила сайд шаалсан. Алуулах үедээ 3 тавиа. Стаг шаастай. Маа channel устаа шаачих. Хоёр тий сонсож байгаа бүх юмыг сонсож байгаа хөө. Сонгуулаар холбогдороо шээ. Сонгуулийн хар PR-ыг сайн шүү. Reverse PR шавараа гэлтэй. Чи зүгээр юу авах гэдэг нөгөө нэг ямар ч муу ч сайн ч PR бол PR те. Бид тэр ингээ муу PR-аас нь эхэлж जैन. Тэгээд удахгүй сайн руу н оруулж болно те. Тэр нэг данс байгаа шүү гэж. Маа channel YouTube дээр манай нэг тийм Монголын данс байгаа. Чи нөгөө нэг бид гурийн бүхсний нүх нээлттэй шүү. Яаста. Тэгээ хөрсөхгүй маяг чи хаалттай шүү. Өрнөхийнх бол өрнөх төших хоёрын хол нээлттэй байгаа шүү. Минийх онгон байгаа шүү. Ихэд жоохон үнэтэй шүү. Тэр нэг хөрс өхийн нэг бичлэг байдсан шүү. Тэр нэг автобусны дотор юм уу эсвэл вагон дотор юм уу хэл мэдээллийн хүмүүс ингээл камера ингээл бичлэг авал. Тэгсэн чи амар эргэж харснаа. Та нар дандаа нэг юм нэг дарга марга нар явж байхад ингээд дагч идэв өөр хийх ажил байдгүй юм шаадаг нэг худлаа загнадаг улаан цаа урд нэг камер ингээд өөрлөө нэг харцсан байхад лайн санав байж өөр тэр зах дээр шаадаг нь амар тий одоо миний арт түмэн намайг хамгаал ёо бис cringe dying from cringe god бүр нэр гайхалтай. Гэхдээ яг юм арга барилын харангуут угаасаа яг Орс популистуудаас нэлээ инспирэшн авдаг тий. Путингээс Борис Ельцинээс авсан юм санагдаад байна. Ельцин тий. Путин шиг байх гэж шахаад. Гэхдээ яг Путин ч боловсралтай хүн шүү дээ. Англиар чинь германаар чинь тий. Тагнуул хүн чинь тэгэл тий. Хүн алч чадна тий. Хүн алч чадна. Бие хамгаалчин тий. Хөрсөх ах бол яах вэ? 1 2 би тэр нэг би яг юм зад аригддаг ах уу шиг л харагдаад байна. Яг юм тий. Арсын тийм харагддаг байхгүй юу? Нэм архины хар байдэн штэ. Нэг юм жоохон улаан тэндээ улаан хэлцэн тий нэг. Монголд уусаа политикс ууж чаддаг нь айгу сайн авт юм шүү. Ууж нөгөө нэг ууж идэж хор найруулж байгаа чинь тэгэл ууж идэж байгаа штэ тий. Ууж идэхгүй яваад тах юм бол чи нэг юмнаас хоцорно. Нэг юм хүмүүс тамхилахгүйгээ бөөнөрөө бууга авчихдээ шүү дээ. Тэндээс нь хоцорчхоор нэг юм тамхины яриа чи нэг өөр шагаад идэв шүү дээ. Арай нэг
хувийн гарлаач гэж байгаа шүү. Амар болоо шүү. Хувийн шийдвүүдээ бас гаргаж ирдэ шүү дээ. Тэрнээс ингээ хоцорч байгаа гэхээр уухгүй байвал тэгээд politics явж чадахгүй л гэсэн үг юм шиг л Монголд гэж. Монголд. Би тэгээд ойрд ингээд хятадыг нэг хэсэг хятаараа өвчлөөд байна гэдгсэн шүү дээ. Хятадын яг government system яг Монгол Орос гурав яг адилхан юм билээ. Гэхдээ бүр яг хятадынх бол яг Монголын засгийн газар юм билээ. Ер нь бол яг ингээд хоорондын тэр нэг relationship, уулт, бүхс долоолт, цүнх барилт тэгээд ажил мэдтгүү хүнд өгдөг тэр culture нь бүр яг адилхан юм билээ шүү дээ. Бид нэр тэгээд ер нь бол тийм хятадын дарлалаас гараагүй л байгаа юм санагдсан. Улс төрний юм амар адилхан байхыг бодоход. Эсвэл эднэр орж ирээд өөр нийслэлтэй тийм нэг нь айгу тэ арчилсан гэж байгаа, нөгөөх нь коммунист гэж байгаа ч гэсэн адилхан лойрын систем. Манайх зүгээр арчилсан нэрээр халахсан тийм коммунист байгаа. Гэхдээ коммунист чинь яг at least it's honest. Та нарыг бид нэр дарлана it's honest штэ. Монголын бол зүгээр л бистэ хотлаа салаавч гаргаашаа. Бистэ салаавч юм хөл шээ. Гэтэ хятадын кейс дээр яг арчилсан байж болох уу? Яг бол коммунист байсан зүг болов уу? Яах гэдэг. Уу ер нь хятадын кейс дээр яг болно штэ. Тайваныг харалтай. Тайван ардчилсан улс дээр хятадууд. Яа, гэтэ Тайван чинь жижигхэн хятадыг бодвол цөөхөн тийм хүн амтай байгаа шүү. Дүнгүй хятад чи амар олон хүн амтай тэгснэ айгүй олон янз бүрийн нэг угсаатнууд үндэстнүүд ингээ байгаа. Зарим нь салан тусгаарлах гэдэг. Тэгээд тийм байгаа шүү. За одоо жишээлбэл Америкийг харах юм бол Америк чинь 300 гаруй сая хүнтэй. Тэгэхээр хятадаас хүн амаараа хэд дахин бага гэсэн үг юм. Ер нь technically 3 дахин. Тийм 3 дахин 4 дахин бага тий. Тэ ингээд бодоод үзэх юм бол хэмжээ нь хятадаас илүү том, эдийн засгийн илүү том. Тэгээд ардчилсан гайгүй контролдж болох юм шүү гэж ярьж исэн чинь заяа. BlackRock гэдэг компаниг та нар сонсч ирсэн үү? Үгүй. Одоо literally бүх юмыг удирддаг компани. BlackRock гэдэг хамтлаг л мэднэ. BlackRock гэдэг нэг компани байгаа. 100 trillion долларын юутай assetтай. Яг нэг cash бол биш, asset худалдаж авдаг. Тэгээл энэ Apple, Amazon бидний одоо ингээл мэддэг энэ Tesla, бүх компани Rio Tinto Mintoch явж байгаа. Монголын MCS явж байгаа. Бүх компани ингээд ерөнхийдөө бол нөгөө нэг стокуудыг нь аль болох их авдаг. Тэгээ тийм сток цуглуулдаг тийм компани. Тэгээ BlackRock гэдэг одоо тэр компани байна. Тэнгуут ингээд улс орнууд ямар улсад өртөө нэм сонир байгаад байдсан шүү дээ. Одоо жишээлбэл Америк өртөө, Орос өртөө, Хятад өртөө, дэлхийд тэр чигтээ өртөө төхөө. BlackRock шиг ийм компаниуд дүртэй байгаа байхгүй юу. Тэгээ ингээд яг ингээд бодоод үзэхлээр яг ингээд Америк, Хятад, Мэтдийн нэг жижигхэн политикл шид Монголын асуудлууд ингээд бодглохлоор ийм нэг амар муухай өчүүхэн санагддаг болчихжээ бас. BlackRock-ийн цаана хариг юм байгаа шүү дээ. I wish. Гүрвлүүд байгаа шүү дээ. Гүрвлүүд лезерд reptilian fucker уу. Тэгээ Хятад арчил байсан бол хүний ирэх гээл явчих юм бол уугуур төвдүүдийг дарж байгаа шиг шааж чадахгүй шүү дээ. Тэгээд социализм гээд нэг одоо авууштай тал нь шүү дээ. Тэр чинь ингээд billion fucker-уудыг нэгтгэсэн үжил бодолтой болгож ингээд чи бүгдийг тэгж чадахгүй ч гэсэн most of the motherfuckers ийм нэгдсэнтэй хятад гэдэг ийм mindsetтэй ийм uni mind болцсон явж юм хэрэг uni mind тий hive mind тий бараг л тий тийм болцсон байх хэрэг чи ер нь бол success байгаа байхгүй юу эсвэл яг энтхэг л юм байна л да. Энтхэгийг харах юм бол энтхэг бол бас 5-5 шиг шатна шүү дээ. Тэгээ энтхэг чинь democracy гэж явдаг. Тэгсэн мөртлөө амар сонин кастинг системтэй. Гэтэ энэтхэгийн хүн ам нь тийм ethnicity тийм комплекс юм уу? Комплекс. Амар комплекс. Хятадын хажууд бол бүр амар. Энтхэгийн хойд хэсгээр ийм хятадчиг онгор нөхдүүд байгаа, ладах хавцаа төвд нөхдүүд байгаа. Тэ? За тэгээд Непалууд шиг царайтай нөхдүүд байгаа. За тэгэл ингээл өмнөд хэсэг рүү явах юм бол ингээл арсны өмнө харалсаар байгаад Шри-Ланк, Мерланкийн тэр хавцаа Тамил гэдэг үндэстэй хүмүүсүүд. Тэр Тамил стакууд энтхүүд амар дургу. Өөрсдийнхөө яг нэг тусгаар тогтнолыг авч үлдэх санаатай байдаг хөхгүй Тамилууд.
Тэгээд тэр тэдний хэл нь өөр. Тамил хэл яг энтхүүдийн ихэнх ярьдаг хэлээс хамгийн их хэлээр ярьдаг чинь энтхэг байх шүү. Мая ч тамил шүү. Мая. MIA. Тийм үү те? Тамил Paper Planes. Shit. I fly like paper get high like planes. Тийш те. Тийм тэгэхээр одоо тэгэл энтхэгүүдийг ингээл харах юм бол энтхүүд харин ч тийм олон хүмүүсүүдийг бадж чадж байгаа нь айгүй impressive байгаад байгаа байхгүй юу? Тийм энтхгээс хамгийн том салсан жишээ Пакистан л байна. Пакистан ч тэгээд салаа шаацсан юм байна. Тэгэхээр Пакистан энтхэг хоёрын тэр нөгөө хилийн цэргүүн яг хоёр адилхан те. Яг жоох өөр өнгөтэй. Тэгснэ ингээд амар тэрэг нөгөө нэг юм бүжиг хийдэг шүү дээ. Бүжиг шиждэг юм алхалт хийдэг. Алхаараа ингээд дэвсдэг те. Хөлөө газар дэвсдэг. Тэр бүр амар те өстой. Тэгээ царайг нь авах юм бол тэгэл энтгэл гэж байгаа. Гэхдээ яг энтгэг гэхээр энтгэг хүн гэж байхгүй асар олон үндэснүүд байгаа. Тэгээ бүгдийг нэгтгээд энтгэг гэхээр аим сонь те. Одоо харалтаа 415 living language байдаг гинэ энтгэгт. 415 living language гэдэг чинь actively хүмүүс идэвхтэйгээр ярьж байгаа хэл гэсэн үг. 415 хэлээр ярьж нэгэ боддоо писта. Нийт хэлийн хэдэн үнэ? Мэдхгүй what the fuck энэ бүр амар шүү. Гэж хараад. Гэж шаалта энэ юу юм бэ писта. Тэг ингээ бодглохлоор энтгэг ийм амар замбараг бол алрын байх нь аргагүй л баг л та. 7100 хэлээд гэж. Shit man. Тийм. Үхснээ англиар л ярьчихсан гэж. Бабилоноос л болж байгаа. Нийт амбицтай гэдэг. Яа. Тэгэл нэг тиймэрхүүл байна дөө өстө. Тэгэл энтгэг гэснээс Netflix дээр нэг 3 цагийн энтгэг кино өстэй. RRR гэсэн. Тэр тэгтээ амар шааж байгаа юм шүү. Тэрний ревю нь айгуу сайн байсан. Тийм үү те. Ойрт багийн гараагүй айгуу сайн акшн кино гэж. Амар акшн пакт. Би тэрийг ань үзэх гэсэн чинь биш шүү. Яг ингээд яг л нөгөө нэг юм классик Болливуд кино шиг харагдсан. Стилийн кино гэхдээ айгуу сайн акшн секвенстэй шааж. Тийм. Бүр амар шааж тоо бүр bromance шааж те. Тийм бүр амар шат гэсэн. Энийг нөгөө нэг хин drinker critical drinker review хийсэн. R юу гэсэн юм бэ? R гэж triple X шиг шааж. Бэ 10-аас 8 ямар амар скортэй. Писта. Гэтэ одоо ингээ харангууд яаж байгаа шүү дээ. Нэг юм Холливуд бүр юм мессеж нэвтрээд хүмүүс тоохоо ойлоо. Юу diversity гэдэг нэрэн доор ингээд зүгээр мөнгө олоо шаагаад ангууд diversity exploit гэдэг ангууд бусад орны кинонууд одоо энтгэг кинонууд арай гоё бол тий гоё болоод тий Европ кинонууд солонгосууд бүр энэ триллерээр бүр амар шатдаг болсон. Спанос триллерүүд амар тий. Сая сүүлд Германы тэр нөгөө нэг ямар фронт зэлээ дэлхийн нэгдүгээр тантай Western Front тэр амар шатсан тэр үзэгүү тий. Тэр бүр айгуугаа шатсан. Тийм үү тий. Тэрийг үзэх хэрэгтэй. Тэрэн дээр нэг Netflix зүгээр сколчсэн чинь нэг сцен гардаг байхгүй юу? Тэр нь бүр лалрын санагцсан надад шууд ингээд цэргүүдийг нөө үзлэгт оруулаад драфт авч байгаа байхгүй юу? Волонтер цэргүүдийг. Тэгэл гисэн чи манай англи хүн амар excited болсон. Fuck данд явлаа тий. Англичуудыг авнаа гэсэн. Байлтилтаа гэсэн. Тэгсэн чинь paperwork and review гэснээр чи тэнцлээ гэснээр ингээд хувцогддог байхгүй юу? Тэгсэн чи аяар баярлалаа гэж хувцас амар харснаа л буцаад ирдэг хөхгүй тэгснэ ингээл энэ өөр хүний хувцас юм шиг ба штэ гэдээ төрөд ирдэг хөхгүй өөр хүний нэрийн таагтай тэгсэн чи нөгөө нэг офицер нь хөрхийн амт наадах чи хувцас нь багтцсан бах дандаа л юм болчихдээ гэсэн ураа шаачдаг зөөр нөө өгцөн хүний хувцсыг буцааж өгöd байгаа хөхгүй индастри яг кинон эхлэхдээ нэг юм дайн болж байгаа хөхгүй тэгээд баахан герман цэргүүд өвчөж байгаа тэгээд цогцсыг цуглуулахдаа хувцсыг тайлж аваад киноны эхлэл юм чи хувцсыг тайлж аваад угаагаад яг тэр нөгөө нэг тий ахаад ийм шин юм шиг болгож байгаа нь яадаг харагддаг юм уу гардаг тийж эхэлдэг байхгүй shit тэгээ дэлхийн 1-р дайны харангууд гэхдээ хамгийн утгагүй дай юмсан тий штэ биста хамгийн тэнэг дэлхийн 1-р дайнд Африкийн Францын Африкийн колони харууд айгүйх байлцсан бохгүй юу. Тэгээд яг дайн дуусны дараа тэд нар нөгөө нэг тэтгэмж авах хэвээр тий тэгээд юу авах хэвээр
цалин авах хэрэгтэй. Дуусгасан гэж цалин өгдөг, амьд үлдсэн гэж цалин өгдөг. Баахан тэтгэмж авд юм байл л та. Тэгсэн чинь нөгөө нэг хар цэргүүдэд юусоо өгөөгүй юм гинэ. Юусоо өгөөгүй. Тэгээд тэр нөхдүүдийг юу яатсан. Нэг юм кампэд ингээд протест хийжсэн чинь за биста тайвшраа мөнгө ч өгнө гэснээр маргааш цэргүүд оруулсан. Алуулаа шатсан зөө Францууд нь. Тэгснээ амьд үлдсэн цэргүүдийг нь бүгдийг нь юу яатсан. Шоронд хийцэн. Тэгснээ хоёрдугаар даны дараа нөгөө нэг еврейчүүд чинь нүг бөөн гомдлсон шүү дээ, биста тэгээд нөгөө нэг баахан дайны гэмт хэрэгтнүүдийг цаазаар авсан шүү дээ. Тэр үеэр тэр хар цэргүүдийг бас яасан гэж байгаа. Шоронд оруулсан. Тэг яагаад гэдгсэн чинь нөгөө нэг харууд нь бүр 1-р дайны үед одоо хийжсэн зарим үйлдэл нь еврейчүүдийн эсрэг гэж яасан гинэ. Тэгээд тэр хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр хар арьстай хүмүүсийг 70 оны үед баг ингээд бүр үгэн эмгэн болцсон байх үед нь шоронгоос чөлөөсөн гэдэг ч байгаа байхгүй пеншн өгөөгүй. Тэгэхээр тэгээд бүх талаараа л лалрын юм байна. 1-р дай бол хамгийн fucking надад ихтэй хамгийн утгагүй дай нэг өөдөөдөөс хар зогсож байгаа гээ боот шүү дээ. Тэгснэ ээлжилж ирээ өгтөг зүг өхөө хүлээж орд игнэ зогсдог шидтэй. Тэр чинь ихтэй ядаргаатай шатсын амар sorry түүхийн ангилчлаа. Тэр гэхдээ яагаад тэгдэг байсан бэ гэхээр тэр анх удаа одоо яг ингээд маш олон цэргүүд яг нөгөө буу хэрглэж эхэлж байгаа байхгүй юу? Ийм захиур буунууд тий. Тэгээд тэр буунууд амар наривчлал айгу муутай тий very inaccurate буутгалаар ер нь бол дандаа сум нь буруу тийш явдаг. Тэр үед нөгөө нэг rifling гэж хийдэг байсан. Бууны ингээд энэ одоо юу байгаа штэ тий гол одоо төмөр байгаа штэ. Тэрийг ингээд ингэж нөгөө нэг юм нэг мушгирсан байдлаар тий эрдзваагаар ухдаг байхгүй. Тэр нь нөгөө нэг ингээд сумыг ингэж эргэлдүүлж докторжуулдаг. Тэр үед бол тийм байгаагүй. Зүгээр л ийм нэг төмөр турбаагаар төмөр юм чулуудж байгаа байхгүй нясалж байгаа. Тэнгуут нөгөөх нь хаа хамаагүй явдаг тий салхи малхинд бол ямар ч resistance байхгүй. Тэгэхээр аль болох олон цэргүүд зэрэг галж иж аль болох олон дайснуудыг алдаг стратеги байсан байхгүй. Тэгэхээр тэгж үхлээ хүлээсэн нь баг илүү аминд үлцээтэй. Ягаад аминд үлцээтэй вэ гэхээр дайснаа илүү их алах магадaltaй байхгүй юу? Өөртөө бас өөх магадaltaй. Өөртөө өөх магадal байгаа, дайснаа гэхдээ алах магадaltaй. Тэгэхээр still doesn't make any sense. Тэгээд тэрийг яг уу тэр асуудлыг ойлгоод дараа нь яасан бэ гэхээр skirmisher гэдэг шинэ тим цэргүүд байгуулж эхэлсэн. Германаас гаралтай байхгүй. Тэгээд тэд нар ямар учиртай вэ гэхээр тэдний зэвсэг анх удаа ийм эрзваатай буунууд хийгээд тэгээд тэд нэр ингээд хол холоор ингэж тарж явдаг ногоон хувцастай. Тэгээд ингээд ганцаараа буудалдаг тийм юмнууд гарч ирсэн. Энэ юу гэх юм бол all quiet Western Front-ыг үзэх юм бол юу буунууд нь юу биш автомат биш болохоор нөгөө нэг будаад цэнэглээд нэг буддаг. Тэгээд автомат нөгөө буунууд нь дандаа нөгөө том газар нөгөө нэг зоож жагаад буддаг шүвшдэг буунууд. Тэгээд баахан зүгээр юм нөгөө нэг автомат биш буутай ингээд залуучууд зүгээр л хитгэн газар зэлэх гээд бөөнөрөө ингээд тэр юу л автомат бууруу ингээд гүйж байгаа нь бүр аим шажсан. Тэгээд ойртож очоод угаасаа нөгөө нэг тэгэж хурдан цэнэглэж амжихгүй болохоор бууныхаа урд хутгаараа шагаад жадаараа тэгсээ газраас зөө хурц авсан хурцтэй ингээд хүн алж болох нөгөө нэг гарт орохтэй гартаа таалцсан бүх юмар ингээд шалжаа. Тэр нь бүр айгүй тэр гэхдээ айгүй реалистик тэгээд яг им дайны тим нөгөө нэг амар яг юм хоррорыг айгүй сайн буулгаж чадсан шаач. Тэгээд ингээд зүгээр явж исэн чинь арай гэж нэг юм нөгөө нэг юм ухцсан нөгөө нэг юу байгаа шүү дээ тий. Оков trench. Тий trench. Trench-ээ ингээ эзэлчээ байжсэн чинь Францууд нь ирснээр зүгээр ингээд юугаар flamethrower шатаагаа шас. Тэгээ байжсэн чинь бас танк ирснээр танк шиг юмнууд ирснээр ингээ бүгдийг дайрч алаа шат. Тэр бүр тийсийнүүд бүр амар шат. Ямар air spoiled ч нэ. Тэгтээ гоё шааж л таа гэж. Тэгээ би яг юуг нь бол нөгөө нэг plot-ыг нь бол plot-ын spoil-хгүй зүгээр detail-үүдийн л гэтээ даам бол өнөхөр хүсэх юм биш. Тэгээд ээлжилд буддаг чи тэнийг гэсэн шүү дээ. Тэр үед гол нь тэр цэргүүд хэр их дисциплинтэй те хэр их төсвөр хатуужилтай тушаал сайн дагдаг. Тэгээд хурдан цэнгэлдэг нь тэр үед гарсан байхгүй. Тэгээд тийм болохоор англичууд айгүй алдартай байдаг юм. Английн арим хамгийн одоо нөгөө нэг тушаал зөв дагдаг те өөдөөс нь юм дэлбэрж ийсэн ч буудуулж ийсэн ч хөдөлдөггүй те лайна хоолт хийдэг. Тэгээд айгүй хурдан цэнгэлдэг. Минутын дотор 3 удаа бууддаг. Тэр бол яг дэлхийн армуудын хувьд яг тогтсон одоо хамгийн дээд рекорд гэхгүй. Тэгэхээр хурдан будаадах юм бол ер нь бол нөгөө дайсан таалаад. Францын Английн нэг музейд нэг юм биеийн хоёг гэдэг юм тхүү. Яг тэр үеийн цэргийн хоёг байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр залуу тухайн үед болохоор
18 төчлөө 19 төчлөө залуу байсан гэж байгаа байхгүй. Тэгснэ тэр ингээ хоёг нь ийм их бууны ийм том сум заяо. Ингээд энэ талаар нь оронготлоо энэ талаар ингээ ороо гарцсан заяо. Бүр ингээд ийм нүх болцсон. Тийм хоёгууд нацсан. Зүгээр ингээ би яг би хэсэг ингээ гараа явчих. Яаж салгасан юм бэ тэрийг биш та. Гүйцрэх махыг нь ухаж авсан юм уу? Нефт гараа явцсан сум зүгээр. Гүү нөө. Хоёрын биеийг нь одоо ингээ тэр хоёг чинь ингээ төмөр нь ингээ биелүүн ингээ шигдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр халбагдчихл гаргасан ухтай. Тарус иж байгаа шиг те. Хавир гар Jesus. 3-5 явах хаа. Би сая Дани кино гэсэн чинь сая нөгөө юу саанд орчлоо. Нэг Autopsy-тэй Гилермо дель Торогийн Autopsy-тэй ангу. Тэр бас гоё ажиллаж. Чи үлээ series-ийн нэр нь үлээ. Cabinet of Curiosities. Тэр бүр аим шатж. Зарим ангууд нь тэнэг. Гэхдээ тэр анги нь бол гоё шээс. Тэр анги нь гоё шээс шүү дээ. Тэр тэгтээ аим сонио Harry Potter шиг вайптай шүү дээ. Хүмүүсийн яг юм орчин синематографийн тим юм уу тэгээд хүмүүсийн нөгөө нэг юм өнгөн тэг хүмүүсийн диалог нь яг ярианы хэм маяг нь Рон тоглосон болохоор тэгсэн. Үгүй Рон байхаас өмнө юм гэж. Хоёрдугаар нөгөө харахтай анги шүү дээ. Тий. Тэрнээс эхлээд тэгээд цааш. Харахтай анги лалар юм байсан шүү. Тэгээ тэр юу нөгөө нэг ихний бас нэг Lot 36 гэдэг нөгөө Demonтэй анги тэр бас гоё шаасан. I don't give a fuck guys. Чи үзсэн үү? Чи юм үзэж байна уу? Би Lawrence of Arabia сайхан үзсэн. Би та хэдий яаж ингэж кинонд амир цаг инвест хийгээд байгааг бас ойлгохгүй байна. Film хийх хажуугаар сонсоол гэж. Сонсоол. Lawrence of Arabia гэдэг амир алтартай кино үүдэг. Тэр үед баг багт гардаг байсан. Нэг яг дэлхийн 1-р дайны үед тэгтээ бүр өмнөд фронтод туркуудтай байлдаж байгаа байхгүй юу? Англичууд. Тэгээд яно Герман, Турк, Австри, Итали нэг тал байсан. Тэгээд Англич гэжтэй их Британи, Франц юу лээ өөр Орос нэг тал байсан. Сүүлд Америк орж ирээд тэгээд Турк, тэгээд Итали зүгээр байраас олоо шатцсан. Ялагдаад эхлэн гоо заа зүс нөгөө талд нь орлоо гэд. Тэгээд тэрэн дээр болохоор нөгөө нэг Турк чинь Арабыг тэр чигтэн захирдаг байсан байхгүй. Египт, Хойд Африк амар том. Ottoman Empire-ын дараа Османууд. Дараа биш. Осман тэр бол. Тийм. Гэхдээ орчин үеийн Осман. Тэгээд тэр нөгөө нэг одоо Арабын тэр овг аймагуудыг цуглуулж тэр юунуудтай Туркуудтай байлдах тэр одоо юу тулааныг хийхин тулд нэг Лоренс гэдэг нэг нөхөр явж нөгөө Арабуудыг цуглуулж байгаа байхгүй. Тэгээ тэр 60-д оны кино амар зүгээр амар гоё л кино байлаа. Амар гоё cinematography-тэй дүүн шиг санагдсан надаа. Тэгэл тэр нэг юм амар sophisticated англи юм gentleman те арабуудын дунд ингээл бие авч явж байгаа байдал мэт. Тэгээ тэрэн дээр ингээд нөгөө нэг хүн юм мэддэг байх, хил устай байхын амар тийм давуу тал гарч байгаа байхгүй. Тэгээ нөгөө англи офицерууд ингээд тэнд хөрсөхт үзүүлж байсан. Англи офицерууд нөгөө цэргийн аташай болж тэнд байгаа байхгүй арабуудтай хамт зөвлөгөө өгдөг те. Ингээд та нар ингэж болохгүй тэгж. Тэгээ тэр нөгөө нэг арабын тэр стакууд одоо нөгөө Монголд ирж нөгөө шонхор аваад байгаа стакууд чинь тэр ихгүй өгдөөдсөн. Тэнгууд яг л тэр үед бол юм баландууд байгаа ихгүй юу? Нүүдэлчин монголчуудтай адилхан тий тэмээ морь ундаг бэдүүн нүүдэлчин стакууд. Тэгээ би нэг үзэн яддаг. Тэгээ нөгөө нэг араб гэдэг ойлголт байхгүй. Бени Зилал, Бени Жазерет тэгээд Хувейт гэдэг ингээд нэг юм овг аймагуудад хуваагдсан. Тэгээд тэгсэн чинь тэр нэг англи нөхөр ингээд бусад нөгөө нэг англи офицеруудаас юугаар ялгарч байгаа вэ гэхээр арабаар ярьдаг заяа. Тэгснэ Коран уншсан заяа. Тэгээд literature мэддэг. Тэгээ ингээд нэг иймэрхүү ингээд нэг юм жижиг сажиг easter egg-нууд ярьчихлаар хүмүүс ингээд амар гоё өөрийнх нь талд орж байгаа. Яа тэгэхээр хурл сүх маань хэл сурах хэрэгтэй юм байна да. Кофе анаатай одоо яаж ярьд юм бол? Тэгээд угаасаа ер нь communication хүнтэй communication хийхэд ер нь 5 төрлийн л үндсэн ярианы сэдв байлын билээ л дээ. Цаг агаар гэж. Одоо хүмүүсийн хоорондох бондыг үүсгэхэд гэх юм уу те. Тэнгүүт хамгийн ихэнд ярьдаг юм болохоор одоо аялал жуулчлал ч юм уу те. Одоо явсан газар мазраа ярьдаг ч юм уу. Эсвэл гэр бүлээ ярьдаг ч юм уу. Яг энэ орчин үеийн одоо сэдвүүдл юм билээ л дээ. Эсвэл бизнес ч юм уу те. Тэнгүүт яг ингээд хүмүүст хамгийн их хүрдэг юм болохоор түүх философи яриад гэж байгаа байхгүй.
Тэгээ түүх философи хоёр ингээд яриад явангууд нөгөө хүмүүстэй хамгийн их одоо мэдээллийг өгч чаддаг. Тэнгүү түүх философи яг ингээд харилцаан дээр түүх философи тал дээр ингээд илүү юм ярьж чадах юм бол чи тэр хүндээ одоо өөрийнхөө байр суурийг одоо тэр хүнийхээс арай дээгүүр тавьж өгөх юм боломж амар өндөр байдаг гэж байгаа байхгүй. Зүгээр энгийн яриан дээр та хоёр ингээд танилцж байгаа ч гэсэн зүгээр чиний түүхийн эсвэл философийн ч юм уу мэдлэгээс нь шалтгаалаад чамайг шууд автоматар хүндэтгэж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол харилцаан дээр advantage өгөхөд амар хэрэг болдог. Тэгвэл хилтэй байхаас гадна давхар юм ярианы юм сэдвийн юутай байх хэрэгтэй юм бэл. Гиснээс. Биста хил гиснээс sorry. Өрнөх бүр яг энэ тайран толготой бэлдсэн. Харин тийм зүгээр яаж тархитлахаа шахав. Би нэг таксинд суугаад удирдлага ахтаймаас иржсэн байхгүй. Тэгсэн чинь бас нэлээд тийм хуучны машин байсан. Тэгээд дотор нэг хоёр нэг тийм залуу суудсан. Нэг нь хамаагүй ах нөгөөтг нь хамаагүй дүү. Хааш явах юм гişсэн. Гүүг зүгээр тэгээд ороо суусан. Тэгээд амар friendly хоёр. Гэхдээ ингээд өмсөн зүүсэн байж байгаа байдал мэдлийг харахаар бас нэг жоохон гэр хорооллын юм шиг харагдаж байгаа байхгүй зүгээр машин зшин жоохон муухай ч юм уу тий. Ингэж хэлмээргүй л гэхдээ that's the reality. Тэгээд тэр залуу нь ингээд үсээ ингээд будаж унтцсан. Тийм явж исэн. Тэгснээ гинт нөгөө нэг залуу нь ахтайгаа англиар яриа шаачтیں۔ Гэхдээ бүр fucking perfect англиар заяа. Ямар ч аялга байхгүй. Ихэнх хувийн сургуулийн хүүхдүүд сайн англиар. Тэг би бүр гайхашаа биз дээ. Юу болоод байгаа юм бол ч the fuck. What the fuck is this гэл тэгэл яриг сонсоолго байхгүй. Тэгсэн чинь тэр бацаан ингээд англиар ингээд яриад. Тэгсэн чинь нөгөөх нь ойлгоод монголоор хариулаад тэг ингээд би бинти тэгж яриад байгаа байхгүй. Тэгэл би толгоон дотор амар их ингээд ургуулсан бодоод сценарио яасан л та. Яаж яагаад энэ хүүхэд эсвэл нэг юу гэрийнхэнтэйгээ хамт харалчаад тэгээд монгол руу баг бахта буцаагаад тэгсэн. Тийм тохиолдол бас байдаг шүү дээ. Гадаадд харалж амьдарч байгаад тэгээд депортд болсон. Ямар муухай. Гэхдээ honestly very confusing. Тэгээд надад бас нэг тийм амар distant cousin байдаг байхгүй юу? Motherfucker looks white заяа. Тэгээд ээжигээ дагж англиас ирсэн. Тэгээ ээж нь Монгол тэгээ тэнд ингээд хүүхэдтэй болоод тэгээд тэгтээ unfortunately deported болоод хүрээд ирсэн. Тэг хүүхэдтэй бол fucking уг нь бол төрсөн бол иргэн тийм байж болохоор шүү дээ. White хүүхэд заяа хөрлөж л. Гэр ороолын white хүүхэд. Yeah, exactly. Fucking gringo заяа тэгээд тийм Caucasian юм хүүхэд тэгснээр бүр мов Монгол заяа. Тэгээд тэр хүүхдийг бас би бодоод толгойн дотор амар сценарио үүсгэл энэ яагаад ингэж лаг яриад байгаа юм бол гэх амар их бодчихлоо. Бас нэг тийм амар сони encounter гарсан юм байна. Гэтэ нөгөө таксины жолооч яхаа яасан. Where's my white privilege? Нөгөө таксины жолооч яхаа. Чи тэрийг сонслоо. Чи байхгүй болов? Ярьлуу. Мэдгүй. Нөгөө нэг төгс англи хэлээр ярьдаг таксины жолооч. Үгүй. Чи яг нэг өдөр байхгүй байсан юм байна. Юу яасан бэхгүй юу? Би бас таксид суугаад амар олон хүмүүстэй таардаг байна. Та таксид суугаа явж ирсэн гэхгүй. Тэгэл ингээл явал уцаараа орлоо ингээл. Тэгэл би ингээл толгой дотор мох оргол цонхоор шийдсэн явчихсан чинь тэр ингээл жолоочих явчихсан. Хажуугаар нэг машин амар ойрхон зөрсөн чинь damn motherfucker I'm driving here гэхгүй. Бүр яг ингэж заяа. Like a black man заяа. God damn. Гайхашаа юмста. Тэгээд би одоо буруу сонсдог гэж та. Тэгээ би хоёр дахь ихийг хүлээдэг байхгүй. Тэгсэн чинь амар тийм road rage чам шиг тийм road rage motherfucker. Тэгээ ингээд юм л бол ингээд curse гэж шагаалцаа юу. Fucking харастай юм шиг. Тэгээ диско асуудаг байхгүй юу. Аха та Америкт байсан юу гэдгсэн чинь. Тийштэй гэснэ. Би тэнд механик хийдэг байсан ингээд Америкт амар олон жил Вашингтонд амьдэрсэн. That's why he speaks like a black person. Тэр ахын дугаар байгаа ш. Тэр ахын нэг оролт төлөвлөжсэн. Тэгээ Монгол тэгээд яагаад тийм үү та тэгээ Монголд яагаад ирсэн гэсэн чинь. Одоо тэгээд ах нь хөширж штэ гэсэн нэг ясаад 50 гэж ярьжсэн. Газар шиг. Монгол ирж ясаад байх чаа гэсэн. Ошуулгатай ирсэн гэдэг штэ. Зөв Монгол хийдэг гэрээ яа. Би бүр хайх. Тэгээ Монголд яг юм юу айгу мундаг англи хэлтэй мөртлөө бүбүүч хүмүүс амар хэд шүү дээ. Дээр хизээлээ нилээн дээр үед бодхоо яг энэ фантам дээр зөв DJ set тавиад тэгээ сууж ирсэн чинь бүбүүч аах ирсэн. Ice Cube-ийн
юу гэлээ Ice Cube-ийн юу явчихлаа зүгээр дагаад үйлчдэг шээс. Оо биш та. Бас нэг юутай явжсэн чинь бүр анх удаа миний гайд хийж үзсэн нэг нөхөр англи нэг нөхөр байсан бохгүй юу. Төв судлаач Монголд ирсэн. Тэр хүнтэй явжсэн чинь нөгөө нэг уран зураг зарж идэг ах нар байдэн шүү дээ. Тэд нар бас нилээн тэ нэг уудаг нь мэдэгддэг. Тэгэл артаа зараал жуулчтаад тэгсэн чинь яг ингээд арт зараа зогсож исэн чинь бүр амар бөбөөч ах өрөөд ирэхгүй. Fucking бөбөөч as fuck. Тэгснээс та чи англиар ярьдаг хэлчтэй. Амар сайн англиар. Тэгэл нөгөө нэг ахаас чи ингээл манай нөгөө нэг хүнээс ингээл мөнгө гоогаал. Би ингээл өөрт нь Pollet Bureau-д ажилладаг байсан. Артын намын юм байсан ингээл яриад тэгэл мөнгө төр гоогаал. Тэгээ мөнгө салгаад явчихсан шин. Би бас ойтон бахта нэг стрит арт хийжсэн байхгүй шүн. Нэг Монгол хатантай тэгснэ art is not a crime гэдэг юм бичгтэй. Тийм стрит арт хийсэн ингээд дууссан байж нэг юм сохтуу бах ингээл ирсэн ээ. Харж ирсэн аа. Yeah, art is not a crime. Our next generation is doing good. Тэгж ийгээс шүү гайхсан шүү дээ. Тийм нэг сонь юмнууд. Бид нар анх удаа нэг Монголд англиас ирж явжсэн чинь орд нэг харштай явж идэг ярьж илээ. Орд нэг харштай нэг Монгол хэвээр явжсэн аахгүй юу? Бүр хаван харцаа би тэгэл what the fuck Монгол чи харштай үсэдэг болцгоо л. Чи нөө харштай Монгол руу гарсан. Өнөөрөө баяраа ирцээ байлээ шүү дээ. Хөөе. Монгол тэр чинь нөгөө хошин шогийн хэн блэ? Би танилцсан шүү дээ. Тийм үгүй тэр биш байхаа зөндөө тийм хүмүүс байдаг. Үгүй харин зөндөө байдаг. Тэр бүр яг black яг арай Nubian шат байхгүй тийм үү. Арай African Sub-Saharan шат юм уу тийм. Арай Nubian арай бор шат байх. Би нэг тийм бор гэсэн сая өстэй Kanye cancelдуулаад ажилттай. Тийм шүү дээ нэрэ. Хизээ Adidas тэгээд cancel ингэ шаасна юмаа зардал гэдэг жил шүү дээ. Тэгэхээр амар hypocrite чаж байгаа шүү дээ. Kanye-г ингээд anti-Semitic-тэй еврейчүүдийг үзээ яддаг гэж тоглолт игээд өөртөө Adidas-аас хасангуудаа хэмээн зараашаад одоо ингээд үргэлжлүүлээд Yeezy-гийн зарна гэж аахгүй. Ингээд өөрөө cancelцсан Yeezy чинь Yeezy гэдэг нэртэй хүнийг cancelцснаа Yeezy-гийнхаа line-up-ыг үргэлжлүүлж чинь хэрэг амар утгагүй байна шүү дээ. Тэгээ өрнөх гэдэг юм брэнд гаргасан чинь чамааг болиулаа зайлгээд өрнөх гэд үргэлжлүүлээд чиний ингээд нэрээр юм зараад байх хэрэг утгагүй байна шүү дээ. Харин тийм ээ биш та. Тэгэхээр еврейчүүдийг нэг тийм бас хайрлахад айгүй хэцүү л дээ гэж. Харин тийм шүү дээ. Харин тийм. Kanye юу гэж хэлсэн юм бол биш та. Тэгээд юу гэж хэлсэн гэж. Юу гэлээ. Тэгтэл бас хайрлахад саяхан харсан. Тэгээд сая бас NBA Kyrie Irving юу шагаад юм anti-Semitic зүгээр юм киноны линк Twitter дээрээ тавиа шатсан чаа. Боо юм болоод лайтай биш тако. MBS баг багаас нь хөөн мөн гээд cancel culture гэхдээ бүр фашизм шиг шаач ин тий. Бүр юу freedom of speech гэдэгтэй ингээд land of the free тэг ингээд бүх юм эрх чөлөөтэй гэдэг мөртлөө хүн өөрийнхөө үзэл бодлыг ч юм уу яг тэгэл хүн anti-Semitic гэж болно. Тэр нөгөө нэг эрх чөлөө нь байгаа юм чинь тий. Ядч тайлбарлаад өгчих хэрэгтэй шүү дээ. Яагаад гэдгийг, яагаад болохгүй гэдгийг. Оросууд нэг сонин Америк тэр нь амар дарамттай юм шиг санагдав. Ингээд чи өөрөөрөө байж болохгүй ямар нэгэн хүнийг оффенд хийхээс айдаг болцсон. Тэгэд өөрөөрөө байж чадахгүй хиймэл ажиллагаасаа халуулна. Яг нэг юм цагаан арьстай хүмүүсийн фейк найшаад шүү дээ. Mostly юм цагаан арьстай эмэгтэй хүмүүс те. Игчнэр ингээд те. Каринууд те. Уур нүрхээр snap хийхээр бүр ингээд лавэ гэдэг гоо. Жинхэнэ Карина шатдаг те. Koi manager шатдаг. Те. Тим хүмүүс болцсон юм шиг санагдаа. Одоо ингээд Азууд нь ч тэр те Asian Americanууд харууд нь бүгдээрээ ингээд зүгээр юм safe Asian Americans энийг ч offend хийхгүй гэдэг хутлаа байгаа шиг санагддаг шүү дээ. Альч газрын Asians Тэгэл юу наантай цаантай big bossтэй Азууч зөндөл байгаа шүү дээ. Гиснес та нар миний харж исэн хамгийн hardcore fucking Азууд бол солонгосууд л байна. Юун дээр Америкт. Би Америк очиж байгаа үлдээ. Гэхдээ тэр нэг Калифорниад нэг riot болоод 90-д онд амар шас юм байлаа шүү дээ. Хамаг дэлгүүр бэлдүүлж тааж байгаа. Тэр нэг хинээс үүдэлтэй Rodney King. Тийм Rodney King-ийн аллагаас үүдэлтэй. Цагтаа нарт зодуулаад өгчдөг юм шүү дээ.
Тэгсэн чинь 10 цагтаад нөгөө нэг Калифорниа, Сан Францискод галзуурсан гэж байгаа байхгүй юу? Black Lives Matter-аас амар юм болоод лүүт хийгээл дэлгүүр тоноол. Тэгсэн чинь бөөн солонгосууд байсан зөө South Koreans. Hardcore motherfuckers зөө. Тэгээ зевсгэлцэн зөө. Тэгснэ ингээд дэлгүүр тэгээ тэрийг rooftop Koreans гэдэг тийм бүр нэршилтэй болцсон зөө. Тэгээ ингээд дэлгүүрийн дээр ингээд зогсоод ингээд дэлгүүр рүү нойртох юм шууд бууддаг. Хичаашиг мэн гэж байгаа л буудаа шаачдаг зөө. Амар солонгос стакууд. Тэгээ ингээд бүгдээрээ ингээд ийм солонгосын дайн манаас одоо нөгөө нэг амьд үлдсэн тийм ахнар шааж байгаа байхгүй. Тэгээд first generation хүүхдүүдээ ингээд дагуулад Америкт яатсан. Тэгвэл badass байгаа шүү дээ. Бүр badass зөө. Тэд нар бол бүр амар. Тэрний бичлэг нь өөд шүү дээ YouTube дээр ингээд солонгосч нэг ачин гараа ингээд нэг ардаа ингээд ачдаг шүү дээ. Ингээл гараа ингээд ардаа ингээд ачаал ингээд зогсож байсан. Гэт буу гарч шүү дээ. Буудаш. Хаашаа мэдгүй зөө. Зүгээр л личүүл нэг хэвчээ ингээд зүгээр л буудаш шагаа зөө биш та. 9 мм-ээр ингээд буудаш. Тэгэд ийс нэг гараа ачиж зогсоош. Юу ч болоогүй. Харин ингээд баахан шилтэй юм fucking ахнар шааж байгаа. Гүзээтэй. Тэгэхээр Америкт лалрын байгаа юм шиг байна биста. Солонгосууд гэхдээ азгүй те. Ялангуяа хойд солонгос азгүй шүү дээ. Азгүй лалрууд. Америкуудад ингээд яцсан хамаг солонгосуудыг хамаг нөгөө нэг гим зэмгүй үнтэй хамт ингээд бөмбөгдөө айц болохоор харин сайд. Гэтэл they're doing fine. Биднийг л бодвол одоо тэгээд амар том fucking soft power шааж биста. Зөв сүрдүүлэх юмтай, цөмийн зэвсэгтэй тэгээд чи хойд солонгосыг ярьж байгаа. Хойд солонгосыг Америкууд бөмбөгдсөн шүү дээ. Харин тэгээд юуг ядаж л гэхдээ пианяныг бодвол ядаж метротой юм гэдэг. Харин тийм. Метро том гурвалжин буудалтай тэд нар чинь нилээ эдэмтэй шүү дээ. Казинотой, цөмийн буужинтай. Нөгөөх нь жоохон буруул яваад идэг болохоос. Тэгээ хойд солонгос нөгөө нэг нөгөө бараа бүтээгдэхүүн нөгөө нийлүүлж зардаг хүмүүс нь амар баяждаг. Тэгээд угаасаа нөгөө тий хойд солонгостой дотроо юу. Тэгээ гаднаас нөгөө нэг хар захны 8 импортны бараа тэгээ тэр нь хуулиар 20-той ч гэсэн угаасаа улс нь нөгөө нэг юугаа хангаж чадахгүй болох хүмүүсийн хэрэгцээ хангаж чадахгүй болохоор illegal ч гэсэн хүмүүс тэрийг хийдэг. Тэгээд болохгүй гэдэг ч гэсэн ингээд нэг юм нөгөө хүмүүс айгу мөнгөцсөн болохоор ингээд зөвшөөрсөн гэх юм уу. Тэгээд тэд нар ер нь ингээд солонгостой юм Лас Вегас хойд солонгост ингээд Лас Вегастэй байгаа юм шиг байдаг шат. Тэгэл нэг стан ингээд камернууд бүжиглээл юм азараа шагаад те. Тийм үү. Наач хойд солонгос юм. Камер жоохгүй шүү дээ. Телевиз жоохгүй. Тэр юун дээр хойд солонгос гэснээс хойд солонгост мeth хуулиар зөвшөөрөгдсөн юм л шүү дээ. Харт эмхтний эсрэг ямар ч хууль байдгүй биш би сонссон. Тэгээд хүмүүс шаадаг заяа. Бүр ард түмэн тэр чигт хүмүүс шаадаг. Тэгээ ингээд гаднаас ингээд орж ирж байгаа зүчинд цай offer хийдэг. Also meth offer хийдэг. And they just fucking smoke it up. Мапитровин гэж байна. Тий, амар cheap тэгээд easy to produce болохоор шаадаг бах тий бүгдээрээ шаадаг. Тэр яг нэг юм цэргийн нөгөө нэг юм юу дэглэмээсээ гараагүй одоо ч гэсэн нөгөө нэг тэр Америкуудээс үлдсэн нөгөө нэг трагедигийнх нь айдас нь байгаа болохоор байнгын юм цэргийн бэлтгэлтэй тий. Тэр Жорогон дээр Габр Мат гээд Унгар гаралтай нэг Америкийн scientist байгаа байхгүй. Тэгээ тэр хүн болохоор ерөнхийдөө сэтгэл зүйч талдаа. Тэгээ тэр хүн ингээд ийм хар тамхинд дондцсон янз бүрийн тийм хүмүүстэй ер нь бол ингэж ярилцаж терапи маяг юм хийдэг. Тэгээд тэр ингээд метонд дондцсон тийм хүмүүстэй ингээд амар олон хүмүүстэй ярилцаж тэр хүмүүсээс ингээд гарч ирсэн юм common юм болохоор мет хэрэглэнгүүт ийм амар ийм гэр бүлээрээ хадмжлуулж байгаа хайрлуулж байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг юм л дээ. What the fuck. Тэнгүүт ингээд яг ингээд мет хүний тархинд яаж нөлөөлдөг вэ гэхээр нөгөө окситоцин амар их ялгаруулдаг. Тэнгүүт окситоцин нь болохоор өөрөө нөгөө одоо хайрын, pleasuring тийм гормон байгаа шүү дээ. Тэр гормоныг бүр ингээд тултлан гаргадаг гэж байгаа байхгүй. Тэнгүүт ихэнх нөгөө нэг юм метэнд донтож байгаа хүмүүс дандаа нөгөө нэг юм бага насны травматай тийм хүмүүсүүдийг одоо юу гэдэг аав ээж нь байхгүй ч юм уу эсвэл хагас үнчин ч юм уу эсвэл гэр бүлээс isolated ч юм уу эсвэл нөгөө нэг өргүүлсэн ч юм уу те яг ингээд өөрийнх нь гэр бүл байгаагүй хүмүүс ихвчлэн яг тийм юунд
Мэтэнд амар донтдог ш. Тэгээ нэг окситоцинээс нь болоод тэг яг нэг хүн бүр ингээд тэрийг дүрсэлж явж байхдаа ингээд ээжтэй ингээд тэрвүүлж байгаа юм шиг мэдрэмж авдаг мавдаг гэж хэлсэн байхгүй. Тэр гисэн чинь сая юуны нэг би нэг английн нэг юу нэвтрүүлэг үзчихсэн юм. Тэрэн дээр нөгөө нэг ингээд яг наатахтай ч адилхан нэг юм харсан юм шиг. Fucking Chinese guy байгаа байхгүй юу? Англид. Тэгэл obviously English Chinese. Тэгээд ингээд амар муухай гэр оронтой тэгэл бичлэг хийж байгаа. Тэг ингээд юу хийд ингээл тэгсэн чинь man this is what I do гэлтэж байгаа байхгүй. Ингээл би ингээл хинтэнд яваал мөнгө төгрөг олоод элдвэн зэм шагаал явж идэг гэл. Тэгсэн чи дэ юу хэрэглэх үү гэлтгсэн чинь heroin хэрэглэн, meth хэрэглэн гэлтгсэн чинь чи тэгээд meth хэрэглэхээ болж болтгүй юм гэсэн чинь яах юм бэ бэстэ гоё штэ гэж. Гоё штэ сте best girlfriend I ever had гэж. Тэр мэдхүү. Тэр бүр амар creepy бичлэг. Тэгээд тэр guy ингээд тэр fucking царай мараа яг чинээсээ хэлсэн юм яг харагдчих. Яг ингээд юм бүр ингээд ямар ч яах хүсэл байхгүй байгаа байхгүй. Тэр нэг хар тамхинаас хагцах те. Үнэхээр dangerous шааж байгаа юм. Йоо, мэт ярьсан чинь нөгөө Trainspotting санд орчлоо. Нэг сцен тэг heroin нэг юм сцен байдаг байхгүй. Тэгсэн чи тэр сцен дээр ингээд гарууд нэг гэртээ ингээд шааж байгаа шүү дээ. Амар гоё бол хай болол ингээд гоё болол гişээж толт шаажсан. Ингээд сэрсэн чи нэг нь юм ялах хөхтэй байхгүй. Тэгсэн чинь тэр гарууд нөлөө ингээд үхсэн заяо. Хүүхэд нь үхээд ингээд хүгзрөөд ингээд ногоороод амар болтол нь хаа юуц мэддэг шатсан. Йоо тэр бүр амар заваансан тий. Тэгээ нөгөө нэг тэр хүүхэн зугаал хэний хүүхэд гэдэг тэр хэд мэддгүү тий. Хинийх нь. Тэгсэн чинь нөгөө маркийн зүудэнд нөгөө шар толгойтойгийнх нь л хүүхэд нь шүү дээ. Шар толгойтойгийнх нь хүүхэд нь. Марк биш. Шар толгойтой. The guy with the ягав тий. Бүрэн хилтэй юу? Гого хэмлээ тэр нь. Sick boy. Одоо гэдэг үү? Sick boy чинь шаардлагатай биш шүү дээ. Гого sick big b за big b заяа sick boy, Renton, spad. Spad бол биш. Тийм spad биш. Sick boy юм шүү. Sick boy шаардлагатай sick boy мөн биз дээ. Мөн шүү дээ. Тийм this fucking guy. Oh for fuck's sake. Энэ guy. Яа. Тийм шүү дээ. This one right? Trainspotting-ийн 2 дугаар ангийн үзсэн чинь бас сайж чадсан шүү. Надад аймаг гоё шээс. Гэтэ гайгүй тийм. Гэхдээ надад болохоор яг ингээ Renton choose life гэж дууссан шүү дээ. Тэгснэ зүгээр фейлцээд шүү дээ. Яг ойлгохгүй болоо шааж. Ойлгохгүй шааж яадаг. Гайгүй болох юм. Нэг амар юм хар тамхи юм гарахгүйгээр ингээд киногоо аймаг гоё өргөжлөлцсөн те. Даам. Тэр угаасаа албаар тэгэж хийсэн. Novel нь угаасаа setting нь нөгөө нэг эхний ангиасаа 20 анги хэдэн жилийн зайтай юм байлээ. Тэгээд порно гэдэг нэртэй novel юм бэл. Тэгээд яг original cast нь 20 жилийн дараа ахаад өөрсдийнхөө дүрийг бүтээж инхээ бас амар тийм. Ман тэр үед яг Унгартэйс аахгүй. Тэгээд энэ бол Европ кино юм чи Европтой нилээ нөгөө нэг culturally тийм юу байгаа шүү дээ. Cult тийм classic кино болцоо шүү дээ. Бүр аим шас Trainspotting-ийн нээлтгээ парти болж мал шүү. Тийм үү? Shit man. Унгарын бүр хамгийн тийм лежит клуб зүгээр юм юу Trainspotting-ийн парти болоо шат. Trainspotting гоё шүү өстой. Үнэхээр гоё. Саундтрек нь гоё. Trainspotting бол яг миний хувьд бол кинон дээр миний нүдийг нээсэн кино байсан. Оо кино юм байж идэм үү. Тийм нүд нээсэн кино юу вэ? Зүгээр нэг кино. Надад бол Trainspotting байна тийм. Чамд юу вэ? Үгүй би дөрөвтөд Star Wars үзчихсэн. Star Wars бол нүд нээсэн. Дөрөв настад чинь зүгээр амар их нүд чинь нээсэн юм биш. Гэтэ одоо ингэ Star Wars-ыг бодохоор зарим минут амар тэнэгтэй. Тэнэгтэй бүр даам is far. Like what? Like тэр lightsaber байгаа байхгүй юу? Тэр чинь ингээл лазер штэ тий. Тэгсний богинохон лазер шийдтэй. Гэтэ яг чи хийм лазер байсан бол ингээл хязгааргүй урт ингээл тосонгоо лазер биш, crystal биш. Kyber crystal. Тийм, kyber crystal. Хоёрт яг тэр lightsaber-ны бол асуудалтай ягаад гэх юм бол тэр чинь хэрвээ сэлэн биш бол тэр чинь ингээд их сэлмээр байлдаж байгаа юм шиг ашигладаг шүү дээ. Тэгээ сэлэн чинь ингээд хүнд weightтэй байгаа шүү дээ. Тэгэнгუთ ингээд тийм физиктэй тэгэнгуთ яг хэрвээ light бол тэр чинь ямар ч жим байхгүй. Ингэж болно гэсэн үг шүү дээ. Хоорондоос ингэхгүй шүү дээ. Тий, I mean за тэнгуут бас заяо. За наач арай жижиг юм. Lightsaber-ийн болий заяо. За плот яг жижиг деталууд нэрээ. Плот нь бол угаасаа гоё штэ гэж. За тэг жижиг деталууд нь амар тэнс санагдаад тоххой. Одоо ингээд бодонгууд зүгээр. Тэснэ юм буунууд байгаа штэ тий. Пластрууд нь ингээд амар удаан сум юм явж мовдөг шээсэн. Ингээд явж байгаа нэг харагдаж байгаа штэ. Лишэрли гэрэл штэ тэр чинь тий. Яг уу тэгтээ тэд нэр чинь плазма штэ. Юу лазер биш.
Plasma blasters. Plasma чинь удаан travel хийн шүү дээ. Plasma чи шидэж байгаатай адилхан laser чинь гэрэл асч унтрна. Гэтэ за плазма байсан ч гэсэн зүгээр буугаар буутах бууны сумыг чи тийж харж чадахгүй үгүй яг харуул гоё шүү дээ. I mean кино шүү дээ. Харангуутлаа гэтэл харангуутлаа тэрийг сэлмэр ингээ хааж магаашаа. Чи тэгээ харуудыг өмөрөөд идэв ш дундад 100 Европын тэгээ юу гэж тэгсэн ингээ ямар материалыг залуу. Миний хувьд хамгийн амар нүд нэжсэн кино Fight Club. Би яг Fight Club-аас өмнө би ер нь ихэвчлэн тэний кино дуртай байдаг гэсэн юм лээ. Би гоё кино, тэний киноны нэг ялгааг мэддэггүй. Тэгээд амар их тийм indiscriminately action кинонд амар дуртай. Ялслан гатурхдаггүй бүгдийн л гоё гэж үзчихдэг тий. Тэгээ яг ингээд Fight Club-ыг үзчихлээ гоё тий. Яа, байлцчлаа байх гоё. Тэгэл Lord of the Rings их ч үзэн, өөр shit action кинонд их ч үзэн биз та. Тэгэл яг Fight Club-ыг анх нэг 13 таатай юм үзэл. Тэгэл holy fuck ер нь би юу хийгээд байгаа юм бэ гэж бодож удаа шагаа тавьс та. Юуны төлөө сургууль сураад байгаа юм шиг. Fight Club амар шээс. Тэр Fight Club-ийн нөгөө нэг Tyler Durden-ийн хоёр чинь нэг хүн болж таардаг шүү дээ. Тэр мөр нь бүр яг бүр толгой дэлбэлсэн төхөө. Үзэг юм уу? Үзсэн л дээ зүгээр. Үгүй үзээгүй хүмүүс байх юм бол шээс. Аим хамгийн гол юм спойлдаж шээс. Үзээгүй бол тэгэл хохин шүү дээ. Үзээгүй бол хохин шүү дээ. Одоо өгсөн үзээгүй. Юу хайсан? Ууша найдар байхгүй мэн та нарт биш та. Зайл. Гэтэ миний нүдийг нээжсэн мань яг тийм юу бас юм акшн кино дуртайсахгүй юм sci-fi тэгэл юм ялахгүй үзчихдэг. Тэгээд юм хөгжимтэй кинонд сайн дуртай шүү дээ. Музик лүү. Music бүжигтэй step up энэ тэг кино юу ааш step up дээр модонд орж ирсэн юм жоо юм хүүд хар кино гэдэг шүү дээ. Ингээл бүгдээрээ ингээл юм cool стандарыг бүжиглээ шагаа те. Тэгж байгаа би яг уус амир хипхоп сонсдог байсан юм чи Menace to Society гэдэг кино жишээ байхгүй. Тэр болохоор яг юм айгуу тийм violent хүүд кино байхгүй. Яг юм Society. Тийм 90 хэд оны кино байхгүй. Тэгээд тэрийг үзчихэд ер нь бол ингээд чи ингээ илүү юм драма кино олж байгаа хгүй. Тэгээ тэрийг үзчихэд ер нь ингээд тэгээ дандаа юм happy нэг худлаа юм ромком киноны сториос өөрөөс болохоор бас амар өөр санагдчихсэн. Тэгээд тэрний дараа яг Donnie Darko үзээд тэгээд юм миний яг дуртай юм sci-fi тэгсэн мөртлөө ингээд жоохон драма тэгээд юм mindfuck те нөө нэг юм үйл явдал нь ингээд байхгүй юм сонирн байж байгаа зүйлт нь тайлагддаг те. Тэрнээс болоод яг юм mindfuck кинонууд үзэж эхлээд тэгээ Donnie Darko-гийн бас саундтрак нь супер болохоор яг миний сонсдог байсан дуунуудыг өөрийнхөө сонсдог байсан дуунуудаа сая илүү нөгөө би хуучин хипхоп сонсдог байсан болохоор ингээ бусдын бүгдийн зайл гэж боддог байсан байхгүй. Электроник хөгжим тэгээ рок бог зайл гэж боддог байсан байхгүй. Fuck that shit гэж боддог. Тэгээд яг Donnie Darko үзээд яг юм 80-аад оны рок дуунууд дуртай болоод тэгээ миний ингээд ийм юм сонсох нөгөө тестийг өөрчилж байгаа. Тэгээ кино үзэхэд ч гэсэн ингээд ийм шал өөр перспективтэй тэгээ ингээд арай ийм кинонууд критикл ханддаг. Нүд чих хоёрын зэрэгнээс биш те. Нэрээ баг бахтай амар тэгдэг байсан те. Биста нэг хөгжмийн орсгол сонсдог бол бусдыг нь зайл гэж боддог. Яг юм тэнэг байсан. Юмыг стереотайплаад тэгээ өөрийнхөө дуртай юм ал кул гэж бодож байгаа юм чаа. Би л тийм байгаагүй. Би жоохон бахта жавхлан үрт сонсдог гэсэн. Нэг англид байхдаа хамгийн гомо бистакууд нь рок сонсдог байсан юм аа. Гэтэ тэр үеч яг нөгөө нэг эмо гаруудын яг юм давлгаа эхэлчихсэн шүү дээ. Яг тэгэл за энэ бол рок хөгжим юм байна гэл. Тийм. Монголд бас битүүд үстэй. Бөөнөрөө фантам дээр суугаа шаад. Тэгээд байжсэн чинь нэг Наруто хин Сасуке хоёрын нэг тулаантай нэг бичлэг YouTube дээр яваад идэх хөхгүй юу. Нөгөө нэг амар нэг epic тулаан шатсан шүү дээ. Хоёр бацаан байхтай. Тэгээд тэрний нөгөө нэг бичлэгэн дээр нь ямар хамтлагийг мэдгүй. Гэхдээ нэг Let the Bodies Hit the Floor гэдэг нэг дуу тавьсан нэг new wave метал юм уу хаашаа. Тэгээд тэрийг сонсчоод holy shit за рок хөгжим чам шат юм шүү дээ гэж бодож ирсэн шүү дээ. Анх удаа exposed болж ирсэн. Нарутогоор дамжуулж. Би лов дүмлэгөөр дамжуулж Eminem-ыг discover хийжсэн шүү дээ. А тийш тэр нөгөө хинтээ Majin Buu-тэй нөгөө задлагдаг бичлэгүү шат шүү дээ. Тэр бүр аим шат. Тэрийг үзэл Eminem-ыг discover хийлээ. Оо shit. Shit. Анименуудын яг юм нөгөө
нэг синүүд аягүй хөдөг шүү дээ. Angry дуунд оролцсон тий. Тэгээд яг Samurai Champloo-г үзээд яг амар enlightened болж исэн. Яг анимений хувьд яг стандарт тогтоол. За гоё шийд шааж байна. Гэл Samurai Champloo үзчихсэн үү? Яа fucking өрнөс. Samurai Champloo, Cowboy Bebop хоёр нь хамгийн legit best хөгжим те тэр саунд. Тэгээд англиар нь үзэж болно. Dub нь бүр яг хамгийн амар гоё те. Хамгийн сайн. Би тэр Cowboy Bebop үзгээд B-boy Cowboy Bebop Bebop тэрийг Bebop чинь юм төгөлтөр ууртай jazz урсгалахгүй. Тэгээд нэг ягаад Bebop гэж нэрлсэн гэхээр юу Bebop чинь ингээд хамгийн тийм нэг юм задгаа их чөлөөтэй одоо jazz урсгалуудаас хамгийн тийм задгаа юутай импровизацтай тийм юу урсгал гэж явт юм л. Тэгээд тийм болохоор нэг аниме нь өөрсдөө нэг аюу тийм задгаа сэтгээд Америкийн бүр инвесторник sci-fi нова тэртээ холцсон болохоор ингээд нэг юм шинэ урсгал өөрсдөө гаргаж ирсэн. Тэгээд бидний энэ шинэ гаргаж ирсэн урсгалаа Cowboy Bebop гэж нэрлэж ингээд амар сүртэй тийм ambitious гэлтэй байхгүй аниме. Cowboy Bebop-ийн юу гэдэг юм бэл шүү дээ. Зөвхөн Японд гарч ирсэн нэг анги гэдэг юм бэлээ. Episode X гэдэг. Уг нь бол нэг 13 анги гарчаад цаашаа үргэлжлэхгүй гэдэг дээр яг нэг яг шийдэх гэдэг шаажсан юм шүү дээ. Тийм, катлуулчих гад. Тэгээд зүгээр өөртөөхөө нэг юм яаж авч үлдэх үү? Тийм, ингээд шалгуулчих юм бол те, ингээд зогсоочих юм бол сүүлийн ингээ гарах чаа гэдэг тийм бэлтгэсэн нэг анги үүд юм л. Shit. За. Alternative ending юм биш дээ. Эхний 13 ангаар дуусах байсан бол ингэж дуусна. Би тэр бичлэгийг хайж байгаа шүү. Sorry. Нэг drug tag айн бичлэг гэж. Shit. Тэр Crocodile гээд хар тамхины видео үзчихсэн үү? Үзэж байгаагүй нөө. Гэтэ амар Crocodile гээд орсууд чийдэг заяа. Dirty shit гэсэн тийм тэгээд synthetic heroin. Тийм synthetic heroin тэгээд юу суц руугаа тарьж болтгол суц руугаа тарих юм бол өгдөг. Тэгээд мах руугаа шахах юм бол энэ буруу ингээд бүр хамгийн юм дээдлийн юунуудын нэг юм байлаа. Тэгээд мах нь өмрөө шаачдаг л үү чинь. Тэгээд бүр ингээд сэлүүдэнтэй ингээд эд исэн бүр ингээд үхээд ясан ингээд гараад ирдэг. Яаж тийм шат юм бэ? Тэр бүр аим хөлнийх нь гойных нь ингээд мах нь байхгүй болоо ингээд ясан гараад ирсэн юм шүү дээ. Эм чинь ингээд тогшоо шагаад так шаа. Яа. Тэр бүр гэнг шат. Тэр нөгөө bath salt гэдэг юу юм заагаад юм л шүү дээ. Алзууруулдаг уу? Bath salt шахлаар. Тэр ингээд literally бүр ингээд хүмүүсийг зомби болгоо шашдаг. Тэгээд нэг хэсэг Америкт тэрний амар том давлгаа явсан шиг л шүү дээ. Хүмүүсийн гудамжинд ингээд бүр ингээд хүцэн юм шиг ингээд зомби шиг шат яашаа. Тэрийг үзэнгүүт бүр ингээд нуруугаар ингээд хуутааж л шүү дээ. Гэтэ why? Яагаад юм бэ? Яагаад тийм юу амин шаардлагатай шүү нөгөө скополамин гэдэг доолцсон шүү. За. Скополаминыг сонсч ирсэн үү? Тэр бүр ингээд дээр үед яадаг байсан юм лээ. Засгийн газар, Америкийн засгийн газар ер нь хүмүүстээр тест хийдэг гэсэн юм лээ тий. MK Ultra байна. Тэрийг өвчих юм бол нэг яадаг чи ингээд гаднаас ч чав гарах юм бол зүгээр байгаа юм шиг. Гэхдээ өөрийнхөө нэг юм захирах чадамжаа алдчихдаг. Тэгээ чи ингээд зүгээр зогсож явахт өмдөө тайлах юм бол шууд өмдөө тайлах. Манипулейт хийж болт юм шүү дээ. Мөнгө өгөх юм бол шууд мөнгө. Mind control shit юм шүү. Ер нь бол mind control гэж тест хийж исэн юм л. Тэгээд хаана нэлээ Колумб дэлүү хаана нэлээ юу нөгөө бие үнэлэгчсэн жуулчд өгөө шачдаг. Тэгж дээрэмддэг. Тийм тэгээд доозыг ихтүүлчих юм бол бас яадаг шууд өгдөг. Тэр явч тархин зүгээр биш ахaltaа. Өөрийнхөө контролыг ер нь ингээд бүрэн алдчихдаг. Тэгээд тэр үед юу босноо чи өөрөө ерөөсөө санахгүй. Гэтэ хүн гаднаас чамаа гарах юм бол ийг өрөөл байгаа юм шиг харагддаг. Яг тэр үед яг 50 60 70-аад оны үед Америкт тагнуулын төв газар амар идэвхтэйгээр ард түмний яаж тархийг нь угаах уу гэдэг тийм туршилтууд хийжсэн бохгүй. Тэгээд яг ингээд бүхэлдээ болохоор яг MK Ultra гэж нэрлэдэг. Гэхдээ яг сая Инкулийн ярьсан тэр жижигхэн юм нэг төсөл project тэгээд туршилтуудаас бүрддэг. Тэгээ амар fucking creepy заяа. Harlem-ийн хар арьстай юу одоо ихэнх хар арьстай тийм ихэнх нь хар арьстай тийм одоо юуны дунд юу гэдэг лээ.
одоо дүүргийн дунд syphilis тарааж байгаа байхгүй хүмүүст. Syphilis чи монголоор юу юм? Тэмбүү юм уу? Syphilis уу? Тэмбүү чи herpes шүү дээ. Үгүй. Herpes чин герпес гэж. Заарч нэг өвчин sexual ингээд нэг юм өвчин тараагаад тэгээд тэр нь ингээд ямар нэгэн байдлаар олон хүн лөө ингээд нэг community тэр чигтээ ингээд тархлаар тэрийг ямар нэгэн байдлаар юу яаж болж гинөө. Юу гэдгэлээ. Нэг herd immunity гэж ярьдэн шүү дээ. Нийтээрээ ингээд тэрийг байгалийн замаар ингээд идгээ чадж гинөө мат гинөө. Янз бүрийн тийм сонь medical shit. Тэгээ LSD амар хэрэгэлдэг байсан. LSD-г хүмүүсийн шууд унтны усанд нэгээ шаачдаг. Тэгэл мэдхгүй нэг стад зүгээр годомжинд явж байгаа л уугаал воо прайм боллоо ш. Тэг яах гэж тийм мэдгүйсэн юм бүү. LSD дээр айгүй их туршилт байсан. Видеонууд нь аудионууд нь байдаг шүү дээ. Би ингээд юу нэг эмхтэй зүгээр LSD шааснаа бүр нилээн тийм pure LSD шалгуулсан чи ингээд гинт ингээд байж яснаа амар оргазм авснаа тэгснэ гинт ингээд би ямар өнгө харч нэлээ ингээд тийм шал өөр өнгө хараашаа одоо. Тийм шал өөр өнгөө тараа тань энэ ч үгээд. Тэгээд юг LSD мөг DMT дэр шүү дээ. Тэдний чинь нөгөө psychedelic-ийн ер нь mind expanding drug гэдэг шүү дээ. Тэрийг хэрэглээд хүмүүс нөгөө нэг улам нөгөө нэг илүү задгаас итгээд илүү нөгөө нэг ер нь бол ингээд тархин илүү их ажиллаадсан. Уг нь бол нөгөө нэг тархин баг ажиллуулахгүй контролдгож бүтээж байгаа drug. Тэгээд 20 айцсан. Гэдэм бэл LSD дээр psychedelics дээр бол одоо psychedelics-үүд шорон шаваа. Хашаас Монгол тийм ярьж байгаа шорон шаваа. Тэгээд чи юу уг нь бол юу байхгүй юу? Одоо Монголд ингээд масууруулах бодис гээд гэхдээ нийтлэг нэршил нь бол Харт амхил гэдэг шүү дээ. Бүгдийг ингээд амбреллад оруулаад Харт амхих гэж нэрлээ шаачдаг. Тэгээд тэр дунд нь яг юу вэ гэдэг. Өвс Харт амхих юм уу? LSD Харт амхих юм уу? Кокаин Харт амхих юм уу? Тэ нэг юу кетмит юу юм уу те кетамин хартахын тийм ерөөсөө мэдлэг байхгүй. Уг нь бол эн чинь бүгдийн лейблээ төрөл бүрээр нь хуваагаад энэ талаар ярьчих хэрэгтэй юм шиг санагдаад шүү дээ. Чи ингээд те аюулыг нь мэдрүүлэх. Тийм аюулыг мэдрүүлэхийн тулд гэхдээ аюулыг мэдрүүлэхийн тулд зөвхөн харт тамхи гээд бити эргэлгээ бүгдийг амбрелладад нэг зүйл юм шиг болохгүй юм чинь дотроо шал өөр үйлчлэгээтэй шал өөр төрлийн юмнууд байгаа шүү дээ. Одоо юм psychedelics гээд оруулсан байгаа нэг юм кофе ананта монголоор ярьдаг ерөнхийлөгчтэй хэдүүлээд ангилахгүй шүү дээ. Sorry. Угаасаа кофе ананта ярихын тулд psychedelic хэрэгтэй тагтаа гэж. Өөрөө шатсан те. Босод тэр хүмүүст ингэ боломжийг олгохгүй нь газар ээлжтэй шатсан тусалдаа уурлаа шагаа те. Дооз ихтлүүлсэн ба шүү дээ. Зөндөө одоо ярьчлаа. Тэгээ нөө нэг хүмүүс нөө нэг LSD ч юм уу psychedelic хэрэглэхээр өөр dimension ингээл одоо ордог мордог гэж ярьдаг штэ тэ. Тэнгүү тэр ингэж тайлбарлалт юм байл л да. Ер нь бол нөө нэг хүн одоо амьдралынхаа турш тархиныхаа 10% ашигладаг гэдэг штэ тэ. Гэтэ тэрэн дээр болохоор яг нөө нэг actively хоорондоо connected болж байгаа нейронд нь болохоор ерөөхдөө нэг ойролцоогоор 10% гэж биендээ сигнал өгч ажилладаг байгаа байхгүй. Тэгэнгүүт psychedelic сэргэлэнгүүт хүний тархинд байгаа тэр одоо юу гэдэг идэхгүй байгаа нейронд нь хоорондоо ингэж мэдээлэл солилцож сигнал өгч эхэлдэг. Тэгэнгүүт нөгөө яагаад тэр идэхгүй байгаа? Ерөнхийдөө ажиллах шаардлагагүй байхгүй. Зүгээр л ингээд өөрөөр ажиллаж идэг тийм ингээд naturally тэгээд тогтцсон. Тэгэнгүүт тэр ажилдгүй хэсгүүдийг нь холбож өгдөг юм байл л дээ. Би тэгтээ тэрийг ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Хүний ингээд тэ хүн тархиныхаа 10% ашигладаг ч юм уу те ингээд ийм элдв энзим хэрэглэхлээр потенциал ихсэгдэг. Тэгмэд ягаад зүгээр тэрнтэй санал нийлдэггүй вэ гэд тэгэхээр одоо ингээд бид нар чинь ингээд бүр хэдэн 10 сая жил баг ингээд хэдэн 100 сая жилийн хувьслын үр дүнд бий болсон юмнууд шүү дээ те fucking нэг өстэй байж байгаад одоо ингээд хоорондоо psychedelics яриа сууж шүү дээ те. Тэгэнгუთ ингээд энэ явцад ингээд яг ингээд хувьслын явцад ингээд хамгийн одоо их шалгууруудыг ингээл даваал ингээл бид нэр яг одоо байгаа яг юм төгс юм одоо ертөнцид. Гэтэ төгс гэдэг терм чинь өөрөө төгс гэдэг терм үгүй би бол төгс гэж боддیں۔ Яагаад тэгж байгаа вэ гэхээр заяа. Одоо жишээлбэл бид нар яагаад нуруу өвддөг вэ гэхээр хүмүүс хитрхи огцсон ийм одоо нөгөө нэг босоо ийм болцсон. Богино хугацаанд. Тэрнээс биш ингээд бид нэр ерөнхийдөө бол ингээд хөвтэй байх ч юм уу те дөрүүлж явах хэрэгтэй. Тэгэнгუთ бидний ингээд босоо болсон яг үнэндээ
одоо шууд гаднах одоо нэг байгалийн шаардлага огцом шаардлагаас болоод бид нар босоо болонгууд нороо өвддөг болцсон гэдэг ч байгаа байхгүй тий. Тэгэнгუთ одоо жишээлбэл хүний одоо ингээд энэ чихний энэ хэсэг байна тийм гаднах энэ ямар ч үр гүйцэтгэдэггүй. You can cut the shit off. Үр гүйцэтгэдэггүй. Яагаад гүйцэтгэдэггүй гэхээр бүх чихээ ашигладаг яг амьтдыг харах юм бол бүгдээрээ чихийг хөдөлгөх чадвартай байдаг байхгүй юу. Тэгээ энийг өдөртч нэм анти шиг тэ нөгөө юм тавг байдаг шүү дээ тий. Тавг шиг ингэж энийг ингэж нөгөө нэг дийдэшний тавг шиг өдөртж юм сонсдог байхгүй юу. Хаах үедээ хаадаг, дэлгэх үедээ дэлгдэг. Хүн хэрэггүй бүх юмнуудаа ямар ч амьтан хэрэггүй бүх юмнуудаа хідэн одоо 100,000 жилийн турш хідэн сая жилийн турш баг багаар ингэж байхгүй болгож жижигрүүлээд алга болгож эхэлдэг тий. Одоо бидний чих удахгүй алга болно. Тэ. Тэгэнгუთ бидний нуруу өвдөхөө болох бах. Гэхдээ тэр нь өөр ямар нэг ямар солигдох бах. Гэхдээ бид нар нилээ хідэн 100,000 жил суугаа ажил хийж нуруу өвдөхөө болох бах. Тэгэнгуთ одоо жишээлбэл ингээл халин малин элдийн янзын амьтдыг харъя те. Газрын амьтд байжгаад усанд ингээд орцсон хөхтэй амьтнууд. Тэдний юу н ашиггүй болж ийн вэ гэхээр хөл хэрэггүй болцсон. Тэгэнгуთ хөл нь ингээл баг багаар динозаврын нөгөө нэг яснуудыг ингээд ухаад ингээд харахаар вестижиэл эрхтнүүд гэдэг хэвгүй хэрэгцээгүй эрхтнүүд эдгээр нь ингээд жижигсээр байгаад ингээд гिच болчихсон. Динозаврууд чинь нэг ийм нэг тирносаурууд чинь нэг хачиг гартай байдсан шүү дээ биз та. Тэр яагаад тэгдэг вэ гэхээр хөл толгой ирүүн хөгжсөн болохоор гар нь ямарч хэрэггүй байхгүй юу. This is literally fucking useless. Тийм болохоор яг үнэндээ хүн хэрэггүй юмаа байнга ингэж хайж байхгүй болгож идэг. Яагаад энэ ерөн хувьда ашиглахдаггүйгаа хэрэглэхдэггүй гэдэг нь fucking bullshit санагддаг байхгүй юу. Тэг чи мань зүгээр шал далиа орж ирэх хэрэгтэй. Тэгээ хүмүүсийн хүчил одоо жишээ нь ингээ байглаараа хүчснөөс бол ямар нэгэн гадны нөлөөтэй үед хинч мэдэхгүй шүү дээ. Юу одоо нөгөө нэг тэрийг бол яг хөө мэдэхгүй л тий. Түрүү нөгөө нэг psychedelic searches-тэй нөгөө би өмнө ярьчихлаа тийм stone deep theory яг ярих гэсэн тий. Хэсэг бүлэг сарамгчаад мөөг идээд тархин илүү ажиллаад нөгөө нэг илүү ажиллаач өмнө мэдэрч байгаагүй юмудаа мэдрээд тэгээд ингээд илүү бусдаасаа илүү хөгжөөд хүн төрөлхтөн болсон гэд. Яг psychedelic гэж ярих юм бол нөгөө амар олон нөгөө нэг conspiracy theory юм зөндөө байдаг шүү дээ. Тэгмээд одоо Christmas-ийг хүртэл нөгөө psychedelic-тэй холбоотой баяр гэж ярьдаг байхгүй юу? Yeah, which is so fucking stupid. Тэгмээд яг хаа зүгээр if you think about it, it kind of makes sense. Oh no, it doesn't. I mean одоо нөгөө нэг юу гэдэг чинь Christmas-ийн ингээл чимэглэн амар улаан байдаг ч юм уу. Яг Coca-Cola-тай холбоотой yes мэдж байгаа. Гэтэ зөв conspiracy theory-ийн би тайлбарлаж байгаа байхгүй юу? Би энд бол итгэдэггүй заяа. Зүгээр нөгөө нэг тэр conspiracy theory нь болохоор одоо Christmas-ийн чимэглүүд нь ингээл улаан байдаг, цагаан магаан байдаг, нисдэг бугмууг байдаг гэл те. Тэгэхээр Santa Claus ингээл нэг бэлэг тараагаал явдаг гэлдэгдэн штэ те. Дөнгөд яг энэ нөгөө нэг юм юу нь болохоор нэг юм шаман байсан байгаа байхгүй юу? Одоо хойд бол амьддагсэн шаман байсан байгаа байхгүй юу? Дөнгөтлөө мань нөхөр нөгөө юм улаан селсайб нэдэж штэ те. Тэрийг дөнгөтлөө stoned болоо шатсан. Тэгснээ тэрийг идсэн чинь нөгөө нэг ингээл бахан нүдэнд нь hallucination болоод бахан нөгөө гоблин моблин гарч гүйж мүгээл яахан нөгөө нэг Санта Клаусын бэлгийг хийж игдэг гарууд нь одоо тэр эльфүүд нь байгаа байхгүй те. Тэнгүүтлээ пистач нөгөө бос хүмүүсийг тийм болгоно ингэвтлээ баахан тийм мөөг түн гүтлээ айлууд дээр ингэж өгдөг бэлгэлдэг байсан байхгүй юу. Ингээ айлууд ихс ч ингэж айлууд ингэ тийм онл юм байна шүү дээ тий. Юу зүгээр тийм hypothesis conspiracy theory байгаа байхгүй юу. Тэнгүүтлээ тэрийг айлуудад тараадаг байжгаад тэгээ явсараагаад нөгөөх нь зүгээр Санта Клаус гэдэг хүн бэлэг өгдөг болцсон. Тэгснээ нөгөө нэг юм гоблин моблин байдаг гэдэг нь болохоор ярддаг юмнууд тэгээ улаан өнгөний юмнууд нь болохоор мөөгнийх нь улаан өнгө мөг нэ тэрийг тийм байдаг юм байл л дээ. Та хин тэгж яриад юу зүгээр ингээд юу ч мэдэхгүй хүнд ингэж ярих юм бол make sense байгаа байхгүй тий. Тэгээ юу ч мэдэхгүй хүн наадах чинь л яриад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл улаан өнгө гэдгийг тэгэл чи амар сая тэгэл тодорхой илчлээ шүү дээ. Coca-Cola-гийн брендинг тий. Амар successful брендинг. Тэгэнгუთ Christmas чинь өөрөө анханасаа Европын христийн шашин биш өөр одоо өмнөх хуучин бурхад шүтдэг байсан хүмүүсийн тэмдэглэдэг байсан баяр те. Тэрийг нь хүчээр ромчууд орж ирээд христийн шашныг хүчээр өгөхдөө 12 сард Есүсийг төрсөн. Тэнгүү түрүүний нөгөө нэг Christmas чинь харин тийм ээ. Түрүүний нөгөө нэг Stone Deep гээд hypothesis шүү дээ те. Тэрэн дээр болохоор одоо нэг амьтдын эволюцид ингэж өөрчлөлт гарах хугацаа нь хэдэн зуун мянган жилээр хэмжигдсэн байна л да. Сая жил мэлээр хэмжигдэж ер нь бол одоо гэдэг тодорхой нэг төрлийн формул шилждэг. Тэгэнгүүт хүн төрлөختөн яг одоо Homo sapiens гарч ирээд
нэг 70,000 жил те 100-аас 70,000 жил 120-аас 70,000 жилийн хооронд ерөөхдөө ингээд өөрчлөлт ингээд ороод Homo sapiens гараад нөгөө бусад subspecies-үүдээ ингээд dominate хийгээд ингээд байхгүй болгосон байгаа байхгүй юу. Яг энэ хугацааны болохоор эволюцийн хугацаанд бүр асар богино хугацаа гэж байгаа байхгүй юу. Хизээш тэгж ингээд өөрчлөлт оруулдаг тийм байгаагүй. Тэнгүүд энэ дээр ингээд нөлөөлсөн юм нь магадгүй юм мөөг байсан байж магадгүй гэж хүмүүс аяух ярьдаг юм бэл. Мөөг ярингууд нөгөө нэг тархиных нь хоорондоо холбогддог байсан нейронд нь хооронд нь холбож молбоод тэнгууд нөгөө гарууд нь түүл хийж эхлээд те. Гэтэ нөгөө нэг түрүүн хүмүүс нөгөө хоёр хөл дээр явж эхэлсэн үндсэн шалтгаан нь юу байсан бэ гэхээр хүмүүс түүл хэрглэж эхэлснээс л хоёр хөл дээр явж эхэлдэг байсан байхгүй юу? Үгүй шүү дээ. Үгүй хоёр хөл дээр явж эхэлснээс л I mean түүл бариа жадмат хийгээд ч юм уу чулуун молоо шиддэг ч юм уу тэрнээсээ болоод ер нь бол хоёр хөл дээр их зогсдог болсон байгаа байхгүй юу? Гараа их ашигладаг болсон гэсэн үг ер нь бол гараа их ашигладаг болохын тулд эхлээд гараа ашиглах хэрэгцээ нь гарахаасаа илүү эхлээд тэр чинь байгалийн хэрэгцээ нь одоо жишээлбэл яг гардаг онол нь юу вэ гэхээр сафарид байдаг өндөр одоо ургамлууд байгаа шүү дээ тий. Газар ингээд модноос буусан сармагчд хоол хүнс олоод элдв янзын аюул маяул олохын тулд тэр өвс ургамлаас өндөр болох шаардлагатай болсон. Тийм болохоор тэд босоо зогсож байгаа байхгүй. Меркатууд тэгдэж штэ. Тэ тимонууд, жижигхэн тимонууд тэд яг зогсож штэ. Тэ тэгэнгუთ тэд нар яагаад бос зогсдог вэ гэхээр тэд нар vantage point хараад байгаа байхгүй юу? Элдв янзын арслан ч юм уу мохор ирж. Чи хэрвээ Sapiens-ийг унших юм бол Sapiens дээр бол бичээстэй байгаа л да. Гэхдээ Sapiens үн ч юм уу худлаач юм уу. Ер нь бол би Sapiens-ийг амар сайн бичсэн. Надад болохоор зүгээр юу ингээд зүгээр naturally бодох юм бол зүгээр юу юм шиг өөрийгөө хамгаалах арга юм шиг. Яа. Чи ингээд нөгөө жижигхэн байж байгаа гинт өндөр болцохоор бусад амьтад нөгөө чав дайрах чинь гэж бодоод тэр нэг Африкийн нэг юм хоёр хүүхэдтэй ч үлээ нэг кино байдаг шүү дээ нэг юм мод барай зогсдог. Мод барай зогсоо хайна ирсэн чи ингээд мод барай зогсоо шагаад байдаг. Ой хөрхийн. Тэг ойлаа шүү. Өөрөө том болгож байгаа. Тэрийг харангуут яг ингээд зогсох юм бол ингээд чамруу дайхаа болцохоор ингээд. Гэтэ яг эволюцгээ ярих юм бол одоо юу гэдэг тодорхой нөхцөл байдал ингээд бос зогсоод юу гэхээр тэрний эволюц нөлөөлөх хугацаа нөлөөлөл нь амар бага юм шиг байгаа сте. Constantly чи өдөр тутамдаа тэр үйлдэлийг хийж чиний ингээд бие организмд өөрчлөлт гарахаар байгаа сте. Тэгэнгүүт заа юу одоо юу гэдэг түүл хэргэлдэг болсон хоёр гараа илүү хэргэлдэг болсон гэж ярих юм бол арай илүү үнэмшилтэй сонсогдож байгаа сте. За fine. За тэгвэл Homo erectus гэдэг хүмүүс байна заа. Бидний одоо үейлүүд тахгүй юу? Зүгээр амар томор арах юм бол үейл. Neanderthal байгаа, Homo erectus байгаа, Australopithecus байгаа тий. Тэгээд өөр чинь юу гэдэг вүлээ? Үндсэн 5 species Floresiensis man гэдэг байгаа тий. Ингээд ийм босоо явдаг пестакууд тий. Тэгэнгუთ Homo erectus яагаад erectus гэдэг вэ гэхээр босоо Монгол тий босоо бовтой босоо явдаг erectus гай байгаа байхгүй. Тийм болохоор тэр erectus гэдэг нэр нь гаралтай байхгүй. Homo erectus хэдэн жил дэлхий дээр сүнхөөс өмнө амьдэрсэн байх гэхээр 2 сая жил амьдэрсэн байхгүй юу? 2 сая жил. Тэгэхээр одоо ингээд эволюцийг ингээд харах юм бол эхлээд erectus байж байгаа, тэгээд Neanderthal боллоо, тэгээд хүн болсон гэдэг бол шал худлаа. Зэрэг ингээд хамт явж исэн те, нэг ингээд мөчрнөөс салаад. Тэгэнгუთ Homo erectus 2 сая жилийн турш босоо явсан гэж бодлоо. Тэгэхээр Homo erectus ямар үндэснээс салсан байх вэ? Тэгээд тэр үндэснээс нь одоо тэ Homo sapien бид нар Homo erectus, Homo neanderthal гурлаа зэрэг салсан ч биш магадгүй шүү. Тэгэхээр бид нэр 2 сая жил алхаж исэн байж магадгүй шүү. Do you know what I mean? Yeah. 2 сая жил алхад сурахад айгүй урт удаан хугацаа шүү. Юу яриад байгаа юм бэ? Fuck we talking about. Би сая сүүл юу гэсэн байхгүй ингээд хүмүүсийн ер нь дэлхийн түүхнээс ингээд баг юм 100 сая жил арчигдсан гэдэг. Тэрийг болохоор нөгөө нэг бидний мэдхгүй нөгөө discover хийж discover хийж чадахгүй 100 сая жил байгаа гэд тэрийг яаж хэмждэг гэсэн чинь нөгөө нэг хад чулууны нөгөө бүтцээр хэмждэг юм байлээ. Тийм хургаар тий түрэгдээд. Тийм тэгээд хамгийн миллиметр нь баг 1000 жил илүү өгшөөс. Тийм тэгээд нэг нөгөө нэг юм паттернаа шал өөр паттерн руу ингээд шилжчихсэн нөгөө нэг юм хэсгүүд байдаг. Тэгээд зарим юм дээр болохоор одоо Grand Canyon хаан чи мэдхгүй зүгээр ингээд тэр нөгөө нэг давхрах нь ингээд хитрхи нөгөө нэг хоорондох нөгөө нэг юм зайн хитрхи их болохоор тэрийг нөгөө нэг тэр зайных нь уртаар нөгөө нэг алдагдсан жилүүдийг хэмждэг юм байл л тэгээд хамгийн ихтэй 100 сая жил гээд holy shit 100 сая жил юу болчихсон. Тэгээд нөгөө sorry гэшнс би эндээ холбож ярих шийдсэн юм шээс. Тэгээд энэ дэр болохоор бид нар Homo sapiens гэж ярьдэн шүү дээ. Орчин үеийн хүмүүс бас ингээд 100% Homo sapiens биш гэж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэсэн чинь одоо бидний Homo sapiens гэж яриад байгаа тэр угаасаа буруу гэж байгаа. Тэнгүүд тухайн үед ингээд 5 subspecies зэрэг амьдарч исэн.
Тэнгүүтлээ гарууд нөгөө нэг яг үнэн Homo sapiens нь Африкаас ингээд хойшоо ингээд яваа бусад Европ Азууд руу орж ихдээ бусад sapiens-үүдтэйг ингээд нийлсэн гэж байгаа байхгүй. Магадгүй ингээд dominant-ийг байлдаа заримыг нь алаад заримыг нь олдуулдаг ч юм уу тий. Тэгснээ хоорондоо шаалцаад тий. Тэнгүүд орчин хүмүүсийн DNA-ийг ингээд судлангуут заяо. Тэрэн дээр Homo sapiens-ийнх, Neanderthal-ийнх, юуных яаных ингээд бүгднгийнх нь ингээд тодорхой хувь ингээд байж идэг гэсэн. Гэтэ цөөхөн байдаг шүү дээ. Тий, хайцангуй бага байдаг л да. Яг ихэнх хувь нь болохоор Homo sapiens байдаг. Тэнгүүд Homo sapiens-үүд Тэнгүүд тэр бистако тустай ер нь юм болох хэрэгтэй биш үү те? Homo queerus гэдэг тустай яа гэсэн. Тэгсэн чинь Homo sapiens-үүд шүү те. Хүмүүсийн тийм subspecies дундаас хамгийн одоо юу гэдэг оюуны потенциал өндөртэй төвшөж байгаа байхгүй юу? Бараг хамгийн суган байсан гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд хамгийн амар брендтэй хамгийн амар толгойтой Neanderthal-ууд байсан гэж байгаа байхгүй юу? Тэр гаруудын ингээд юмыг цээжлэх, тогтоох нэтрээ ингээд тэнгүүд тэр техникийн потенциал нь штэ. Их байх тусмаа одоо юу гэдэг нөгөө нэг янз бүрийн түүл хөгжүүлэх ч юм уу эсвэл нөгөө нэг илүү дутуу survival юм дээр advanced болох шаардлага байхгүй байсан болохоор нөгөө дэдээ ингээд дарлуулаад алга болчдөг байсан байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө түрүүний 10% 20% гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг мэдрэл 10% ашигладаг бустакууд нь хурж ирсэн нөгөө балман шааж байгаа хөө алаа ширээ тий. Тэгэл тэдрээс болоод бид ингээ 10% ашиглаж байгаа. Хэрвээ Neanderthal-ууд dominant болсон бол магадгүй бид 20-30% ашиглах боломжтой юм байх байсан байх тий. Яа магадгүй. Тэгээ амар жижигхэн. Тэгээд Neanderthal-аас чинь бүр юу ингээд legendary dwarf байсан гэж байгаа байхгүй. Яг ууртай өсрөх одоо өсрөх ингээм өргөн ясмастай тийм стакууд байсан гэж байгаа байхгүй. Гэтэ амар хүмүүсийн түүхийг харахад ч гэсэн ингээд Ром жишээ нь ингээд амар хөвцсөн байж чаад унчиж байгаа шүү дээ. Яа. Наад цаатга илүү нөгөө лесер зэрлэгүүдэн дайр стакууд нь алаа шаац тий. Тэнгүүт нөгөө нэг техник потенциал ингээд нэмэгдэх тусам цаашдаа нөгөө хөгжих боломж нь ерөөхдөө ингээд тодорхой хэмжээнд хязгаарлагддаг юм шиг байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ дэр нөгөө нэг чиний өмнө ярьсан 10% ашиглах энэ тэр нонсенс санагддаг гэж тэгсэн шүү дээ. Тэнгүүд яг одоо юу гэдэг жишээ нь долфиныг авч үзээ заяа. Долфинууд болохоор ингээд техникийн потенциал нь хүмүүсээс ингээд хэд дахин ийм илүү байх боломжтой гэж байгаа байхгүй тий. Хамгийн өндөр IQ-тай ингээд амар сайн memorize хийдэг тэгснээ эмэгтэй хүнийг харангуутлаа хоорн иддэг боон босдог. Тэр нэг юм судалгаа хийсэн үзсэн үү? Нэг хүүхэн ингээд долфин сургаад яасан чинь юу? Долфин нөгөө хүүхнийг шаах гэдэг. Йоо. Нөгөө сексэс таашаал авдаг хүн тэгээд дэлфин ингээд бонобо. Бас нэг сармагчин байдаг. Нэг заваасан сармагчнууд. Тэр бүр амар юм бэлээ. Наадах чи амар funny case штэ. Наадах чи Carl Sagan заяо. Carl Sagan гэдэг одоо original тэ Neil deGrasse Tyson original Bill Nye the Science guy байхгүй юу? Our Cosmos гэдэг нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Carl Sagan NASA-тай холбоотой NASA-гийн бас нэг бордын гишүүнчлэн явуулсан нэг бүр science fucker байхгүй юу? Carl Sagan юу яасан юм бэ л да? Нэг хідэн нөхдүүд дэлфинүүд амар intelligent те амар ухаалаг хоорондоо эдгээр ярьдаг. Тэнгууд хідүүлээ ингээд юу яа? Дэлфинүүдтэй ярьж sorry нэг тийм судалгаа хиймээр байна гэдгийгсэн л да. Тэгээд баахан дэлфинүүд авчираад NASA-д аваачаад нөгөө ингээд ийм пул ингээд хийгээд эрэгтэй эмэгтэй дэлфинүүдийг тавиад тэгээд нөгөө бистакуудыг чинь ингээд хэлмэл сурах гал ABC заах гэсэн. Obviously can't fucking talk dolphins. Тэгээд яасан гэж it's so fucking funny заяа. Дэлфинүүдтэй LSD өгöd эхэлсэн. Everything is LSD зөө. Яг 70-аад оны үед бол тэгээ дэлфинүүдтэй LSD өгөөд дэлфидийг хамт ингээ хай болоод ингээ солиорс гэдэг ч байгаа байхгүй. Тэгсэн чинь тэн дундаас нэг эрэгтэй дэлфин нь яг чиний ярьж байгаа тэр эрдэмтэн эмэгтэйд амар хайртай зөө. Бүр айгуу тийм sexually aroused болдог. Амар дуртай. Тэнгуут ингээд тэр хоёр ингээд ийм хэл ярианыхаа дасгал элдэн янз юмнуудыг хийх гээд ирэхлээр нөгөөх нь боон босоод ингээд үрээддэг гэсэн. Ингээд хичээлээ хийхгүй. Тэнгуут ингээд нэг өдөр яасан бэ гэдгсэн чинь нөгөө нэг юу дандаа юу тэр нэг пүүлнээс нь гаргаж агаад эмгтэй дэлфинтэй пүүл рүү оруулаад секс түлчээд буцаагаад оруулдаг гэсэн юм л та. Өдөрт хэдэн удаа тэр пистачи шаалцдаг. Тэнгуут хийж чадахгүй шүү дээ. Тэгээд тэгээ би зүгээр юу ячээ. Боон сагаад өгчээ. Тэгээд ингээд hand job хийж эхэлсэн гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд өдөрт regularly 3-4 удаа
нөгөө нэг дэлфинээ ингээд мастер бейт хийж өгдөг. Тэгчиж хэлэгдэг. Тэгээ баах хай дэлфинүүдтэй өста боос алгуулаа шагаад. Sorry, юу ярьчихлаа чи өста. Ер нь боос адаг юм ярих гэсэн яаш. Тэгэл ер нь тэгүүлээ тэр чинь. Дэлфинүүд нөгөө нэг техникийн хувийг ингээд амар өндөр ашигладаг болохоор тэгээд нөгөө усанд амьдраад явангууд нөгөө communication одоо гэдэг алсан зэний communication хийж болдог хэдэн майлын цаанаас хоорондоо нөгөө ecolocation хийгээд харилцдаг болохоор тэдэрт одоо нөгөө нэг advanced шаардлага юусоо байхгүй. Тэгээд хөгжөөг байхгүй. Тэнгүүд бид нөгөө нэг тархиныхаа 10% ашиглаад бид нар дутагдaltaй байсан болохоор л өнөөдрийн төвшөнд ингэж түүл мүйл хийж эхэлж хөгжсөн байгаа байхгүй. Тэгээд ер нь бол хүн төрөлхтөн өнөөдөр энд авчирж байгаа юм бол ерөөсөө бидний дутагдал тэгэл нөгөө нэг түүл хэрглэж эхэлсэн л асуудал байхгүй. Гэж бодож байна одоо чи. Margaret Ho гэдэг эмэгтэй байна. NASA-гийн фонд. Өөрөө Ho юм уу те? Яашис. Яж нэр. Holy fuck яа дэлфинүүд яаж англи хэл заах юм бэ биш. Delphine Ho хааш. Яг юу тий амар deep юм шаачлаа тий. Тэгээд нөгөө нэг түрүүний инкул ярьжсэн хэдэн жилийн нөгөө нэг юм trace байдгүйгээ тэгсэн шүү дээ. Тэрэн дээр болохоор маргааш нөгөө Joe Rogan-ы нэг шин дугаар гаргаж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр ямар cock лээ ста нэг тийм нэртэй бочка. Тийм ста нэрийг хараадах заяа бас. Ямар cock ч лээ. Hitchcock, Hancock. Гэтэ сайн нэг өрнөх Stone Ape theory ярьсан шүү дээ. Тэгээд тэрийг яг бодоодсэн чи scientist-уудын хамгийн амар plausible хамгийн боломжтой гэж ярьдаг юм байна л. Яг гэх юм бол дандаа нөгөө нэг psychedelic мөгнүүд чинь баасан дээр ургадаг. Тэгээд хамгийн их одоо тэр нөгөө нэг саванад амар их амьтад байгаа. Тэр амьтад амар их бааж байгаа. Тэгэхээр ингээд тэр олон баасан дундаас хамгийн юм мити хамгийн юм флаши том мөгнүүд нь яахын аргагүй урах байсан. Тэрийг нь стак тгүүж авч идээд шатдаг гэсэн хэ. Graham Hancock гинэ. Graham Hancock. Тэгээд тэр guy бас юм түүх мөх судалдаг guy. Тэгээд тэр яг нөгөө нэг юм байхгүйгаа trace-ийн талаар ярих юм билээ. Тэгээд тэрэн дээр яг тэр хүний төвшүүлж байгаа санаа болохоор ингээд солир унаад mass extinction хийсэн. Тэгээд ер нь ингээд бид нар ч ямар ч тийм history trace байхгүй гэдэг юм билээ. Тэнгүүд Stone Tape-ийн Stone Tape-ийн тэр юун дээр болохоор бас нэг өөр гаргалгаа нь болохоор махыг хүнсний ногоо бид болгож иддэг болсноос болоод бид нөгөө digest хийж чаддгүй байсан одоо нөгөө нэг энзимууд протеин суу тэдрийг шингээж эхлэнгүүт бидний тарих бас өөрөөр ажиллаад эхэлсэн гэдэг тийм hypothesis бас байдаг юм билээ. Би тэгтээ чөмгөний hypothesis-ыг мэдхүү. Үгүй. Одоо ингээд хүн чинь амар суг амтэн штэ. Ер нь бол нэлээд суг амтэн. Тэгэнгუთ ингээд Африкт ингээд тийм арслан элдийн янзын амар бистакуудтай өрсөлдөн те чадахгүй штэ. Тэгэнгуთ арслан ч юм уу ямар нэгэн амтэн ингээд нэг амтныг буулгаж аваад идэ шаач штэ. Эдэнгуут нь бахан хаянаас хурж ирээд сэгэр нь хоолно. Дараа нь шуунууд хурж ирээд бүх юмын тоншин. Тэгэнгуут ганц үлддэг байсан юм яснууд. Тэгэнгуут тэр ясыг smash хийгээд тэр яснаас чүмгийг нь гаргахын тулд хүмүүс хамгийн анхны stone хэрэгэлж сурсан. Тэгээд тэр ингээд чүмгийг хуруугаараа ингэж авахын тулд тэгээд тэр ясыг тэр чулууг ингээд хоолт хийхин тулд одоо тэр нэг хуруу нь хөгжсөн гэж яриад байгаа хөөх. Тийм болохоор бидний нэг одоо фингердэх чадвар түүл хийх чадвар хөгжсөн. Cunnilingus finger-ийн чадвар хөгжсөн байна. За бөөн science nerd fucker-ууд та талтлын shit. Өнөөдөр зөө кино ярих уу гэснэ. Кино ярьсан шүү дээ. Гэхдээ Trainspotting ярьснаас л болж байгаа хгүй юу? Тэгснэ drug mark ярьсан.